Бүгдсэн энэ өдрийн мэнд энэхүү бичлэгээр Наруто дээр гарах нийт эсрэг дүрүүдийг SSD хэрлүү мэдээж миний би Кага, мөн Зоро, MVP гэд бид гурав өөрсдийнхөө бодлоор жагсаах болно. За ингээд бичлэг рүү гарцгаая. За. За одоо ингээд нийт харагдаж байгаа ингээд дүрүүд байна. Гэтэ эднээс түрүүн ялгсан те. За ялгсан нэг. Боротогийнхон дүрүүдийг бол ярихгүй. Боротог хальт үзээд ер нь бол үзхийд үзсэн ч гэсэндээ сайн мэдхгүй. Тэ? Гороос яг бүрэн үзсэн байхгүй байх шиг байна. Тийм болохоор сайн бас мэдхгүй. Тэгэхээр ер нь яг сэтгэлд хоногшсон Наруто Shippuden хүртэл гарч байгаа бүх дүрүүдийг өөрсдөө бодлоор жигсаа хийж хийцээ. За шууд эхнээс нь эхлэв. Ямар амар хүнээс эхэлж байна. За ер нь бол айгу амархан хамгийн эхнээс нь ингээд дараалал нь ингээ яваад энэ хүртэл жигсаанаа. За хамгийн эхлэл Гара. За Гараг юу гэж бодож байна? Яг эсрэг талынх нь дүрийнх нь нүднээс шүү дээ, тий. Яг сайн хүн биш, зөвхөн эсрэг гэл. За та хоёр дээр Гара дээр хэлэх бодлоо байна уу? Гара яах амар өсвөртэй санагдчихсан. Яг тэр тухайн тулаан булаан дээр. Тэгтээ тэгээ яг сайн бодоод гарч ирсэн үр дагаврын бодонгоос зүгээр нэг надад жоохон замдлаа болсон юм санагдчих. Саскиг аваад цухтааж байгаа. Тэгэхээр би бол Гараг нэг нэг би тир юм болоо л гэж бодож байна. Окей, Зоро би тир. Тэгээ миний бодлоор л Гара бол би бол тир гэж байна. Яг Гарагийн одоо вилэн байх одоо тэр эсрэг талын дүр байх хугацаа байгаа шүү дээ. Нэг жоохон буцаад маа сайн дуулсан гэсэн. Эсрэг талын дүр байх хугацаанд яг нэг тийм 2-3 тасгадныг ингээд донслогоо чадхаар байсан учраас миний бодлоо би хувьд бол эйтер гэж боддог. Эйтер. За одоо би ингээд A болон B дээр гаццсан юм чинь. За би шидий. Тэн дээр за миний бодлоор эйтер. За яагаад тэгэхээр Наруто дөнгөж үзэж эхэлж байхад 9 сүлтийг яг анх амьдаар харуулж исэн дүр. Яг уу дуудаж гаргаж ирсэн ч гэсэндээ 9 сүлтийн чакрагаар те. Тим ч гэсэндээ хамгийн анхны 9 сүлтийг гаргаж ирээд нэг сүлт мангастай толдуулаад энэ Наруто гэдэг аним 9 сүлт юм хүчтэй мангас байд юм байна. Тэр хүртэл нь хамгийн гол дүр болох Нарутог бүр ингээд яг тухайн үедээ л юм да. Хүүхэд багт нь хамгийн макст нь хүртэл хүчийг гаргаж чадчихсан. Дайсны дүр. Тухайн үе хүртэл дайсан байсан шүү дээ. Анханасаа зөвүүн байсан. Тэгэл ер нь зөвүүн хардаг. Гэл зүрх болгонд нөгөө нэг хоёр дагуултайгаа нийлцсэн. Тэ хоёр найзтайгаа нийлцсэн гэл муухай хараал. Гэтэ яг уу ингээд нэг юм болсон ч гэсэндээ тэр хүртэл нь дүгнэхэд тэр гэж бодсон. Одоо яг энэ зургийг хараад гинт тэр үн бодогцсон байхгүй сая. Шууд ингээд амар сайкопат дүр гаргаж ирдэг те. Зөвүүн ингээд ухаантай юм шиг харагддаг. Зөвүүн харцтай мөртлөө колд харцтай амар сайкопат эсрэг дүр шиг санагдаж байгаа надаа. За тэгэхээр тэр гэж дүгнэлээ шүү. Би бас нэг юм санчлаа. Тэр юм байна. Би бас мархаагүй тэр. Яагаад гэсэн бэ гэхээр нөгөө юуг юм марчлаа. Нөгөө Rocket болдсон шүү дээ. Яг энэ шалгалтын үеэр Elite болдог. Тэрэн дээр чинь лиг бүр нэг алангаа алдсан шүү дээ. Хөлнөөс нь бүр ингээд бяцалж барьчаад ингээд бүр нэг яг алангаа алддаг хэсэг байдаг. Тэр хэсэг мэсгийн ботсон чинь нэрэл за яг тийм байна тийм. За окей, тэр юм зүг үү? Тийм зүг. За Гарагийн хоёр дагуул үзсэн. Энийг нэрийг мэдэх хүн байна уу? Ханкуро. Санчлаа. Санцаа. Хүүхэлтэй байлдаг те. Тийм, хүүхэлтэй дэрдэг. За энийг бол би дүгнээд шалахгүй. За би шууд CD-ээр л тавьчих. Нэх орж ирэхгүй. D гэхэд бас би бас CD-ээр л тавьмаар жоохон дэшил. Би бол бүр D рүү ч оруулчмаар. Наа чинь муу талын дүр байж шалаагүй. Тийм. Байж шалаагүй гэсэн. Шалаагүй. Заавчлаа. Full potential-ыг харах юм бол нөгөө хинтээ толж байхдаа бас уг нь зөвүүн дөрөсөн. Гэхдээ би бол C-дээр л гэж боддог. Бидээс Гара мара юуны төвшөнд хүрэхгүй шүү дээ. Тийм учраас Villain үедээ бол C-дээр дээр л. Villain үедээ ч гэсэн их юм хийгээгүй юм шиг санагдав. Ер нь нэг юм хийгээгүй л те. Гарагийн хойно ингээ сүрийг бадрааж явснаас тэр гайхамшиг үзүүлээд ямар амар гар вэ гэж би өстой бодож байгааг юм байна.
Yes. За тэгвэл C дээр тогтгоо. Ер нь CD. Окей. За энэний нэрийг санаж байгаа юм байна. Ямари гэдэг байгаа. Ямари. Хинтээ гэрэлдэг. Энд та Манай хинтээ гэрэлдэг өстэй. хинтээ. Шикимаротой гэрэлдэг. Аа тийм. Тэр ах уу. I see. Энэ бол угаасаа бүр энээсээ шалахгүй дүр гэж бодож штэ би. Гажид амар том дэвүүртэй хүн байдаг. Ажилттай. Ер нь яг ранклах юм бол надад ирч нэг тийш дээр л байх хэвээр. Яг Гарагийн хоёр хотлоо. Тэг яг миний хэлдэг шиг нэг сүрийг бадрааж явснаас өөр нэг тийм тухайн үедээ нэг юм хийж байгаагүй яах вэ тэгээд Эсэ. За бич сүүлч яриа авахгүй шүү. За чек болсон. За чек дууссан. За одоо их зүүн дөрөв рүү орж ин да. Энийг яг Орочимарогийн юу гэж дуудах хэвтэй вэ? наадах чи одоо Саскег олзолж явдаг дөрвөн гарын л нэг. Окей. Гэхдээ Орочимарогийн яг тэр нөгөө нэг тэмдэгтэй хүмүүс өстэй. За одоо варг муугарын юм бол бүтээгдэхүүнүүд нь штэ. Дэм. За Орочимарогийн дөрвөн бүтээгдэхүүний нэг хөгжимчин залуу. Хөгжимчин залуу биш охин байгаа шүү. Нэр тийш. Юу өстэй? Охин Хайрцсан ба штт. Та юу яа өстэй? За хэвээ нэрийг нь санахгүй байна. Гэхдээ тэгэл та юу яа л гэсэн чинь нэг та юу айталтай. Тэгэл Сасукыг хулгаалдаг тэгээд нэг тийм биш юу лээ? Хинтээ байлтдаг үлээ. Яг энэний арк дээр ч юм бас их гоё байдаг да. Яг энэ дөрөв гарч ирдэг арк дээр. Би бол Киба гэж санаад байна. Шикимару юу? Шикимару юм уу Кибагийн айл нэгтэй л байлтай. Наад дөрүүлэнгийн чинь нэг саунд форестэй. Тийм. Дуу тосгоо. Харин тийм. Санаа. За би энийг би рүү оруулмаар л байна заяа. За би хэлчихэ. Гэхдээ яг тухайн үед л гарч ирээ алга болчдөг те. Яг нэг амар том миний яг санаж байгаа тэгж орж ирээд байгаа юм. Надаа яг орж ирж байгаа. Нэг амар сүртэй нэг тийм том үйл явдлын том эзнийх нь туслах бод те. Яг л Гарагийн доотох шиг гэж санагдаж байна. Гэхдээ яг энэ хоёрыг та харьцуулахаар арай дээрч юм шиг. Жог юм вилэн гэсэн утга амар орж ирээд байгаа байхгүй оолно. Гэтэ дээшлэх байна миний хувьд. За та хоёрыг Тимари Какуро хоёрыг дээрээ оруулж идэх хоёр. Тэгэхгүй наад чин дараагийнхаа вилнүүдийг харахад ер нь worst villain гэж юм. За ер нь наад хоёр чи worst villain гэхэд тэг ер нь worst. Nice. ಈಗ одоо ингэ C рүү оронгууд арай нэг дээ. За арай. Окей. Нэг энэ хав. Make sense. Наад дөрөвч чинь баг C-ийн дээгүүр юм уу B-ийн доогоор орох байх гэж бодож байна. Яагаад гэвэл яг энэ арктай Саске ингээд хулгаалагдаач гэж өөрөө сайн дураараа л явдаг л та. Гэхдээ тухайд хулгаалагчсан гэж би өнөрөө бодчихсон. Хулгаалагдаад явж явах үед яг манай нэг boys манай squad-ийн хэд байгаа шүү дээ. Наруто, Артас нь явдаг. Яа. Koji, Kiba, Shikamaru энэ тав явдаг шүү дээ. Энэ тавын энэ дөрөвтэй энэ хүмүүстэй байлдаад гарч ирсэн яг хүүний growth-оос нь болоод би яг тухайн үед яг нэгээрээ үлдээд тулдаг эсвүүд мөс амар гоё. Би буруу санаагүй бол энэ охин чинь Shikamaru-тай айл үлддэг санагдаад байна. Миний тэнэгт артаас нь явж байгаа тэр арк дээр зогсож байгаас бас амар гоё шүү. Хиба л үзэлцдэг санагдав. Энэ Яста ч Shikamaru үзэлцдэг болов. Наа Яста ч сүүлдээ үзэлцдэг шүү дээ. Main boss бол баг үлдсэнтэй нэг хадалцдаг болов. Окей. За тэгээд уулан голоор юм байна. За шийдэ гаргаа. Би бас Батуул одоо яг ер нь C-ийн дээгүүр хайс. Надаа бол яг л C юм. За C-ийн дээр гэж үзчихье. Надаас ч нэг хөршлүүлээд C-гээсээ багсан шүү дээ. Окей. Хайс гэж үзье. MVP. Нэмэх юм байна уу? Хайс. За хайс. Галах. За next. Яа. Итачи жоо хадгалаа. Хэдүүлээ шууд энэ дуутын тав руу орчих. Юм ярмаар. Ам захтан жил Итачи дээр. Ам захтан Итачи бараг хамгийн сүүлээр ярихгүй. Хадгалж болж дээрээс. За тэгвэл дуутуудаас эхлэх үү. За бүдүүнэ. Шарстай бүдүүнэ орж ирсэн. Баг
Эдгээр шиг гэхдээ бүгдээрээ C tier руу орно гэсэн үг шүү дээ. Юутай адилхан шалтгаанаар ер нь C tier рүү оруулах юм шүү. Бүдүүнэ миний хувьд B tier. B-ийн даавар оруулчихсан. За Яагаад гэхээр би багтаа яагаад ч юм чөөжид амар дуртай хөхтэйсэн байхгүй. Чожигийн дүр яах вэ тэгээд ингээ юу ч гэсэн тухайд яг энэ хоёр чинь чожийн хоёр чинь бүр яг чожи чинь нөгөө нэг сунадагаас авсан эмээ угаал за би өгсөн ч хамаагүй гэл ингээ далавчаа гаргаж ирээл амар хүүхэн цэнхэр нөгөө ирвэхэн далавч гаргаж ирээл энтэй байлт гэсэн бол манай амар сэтгэл төрчихсэн болохоор би бол энийг баг зөвхөн тэрнийхэн төлөө яг Вэлэнгийн хувьд ч яах вэ тэгээд тийм байл тэр дурсамжийн төлөө би бол баг бигийн дагуурч гэж үзэж байна. Нилээ. Тэгтээ яах вэ? Нөгөө надад бол яг адилхан санагдчих. Яг тэр гэхдээ энэ дүрийн файтаас хамгийн гоё нь бас тийм юм байна. Чөөжигийн л файт байсан юм байна. Одоо яг санах нэ. жоохон үзээтэй шүү дээ. Тий. Тийм баг. За тэгээд next Яаж мэдгүй хоёр яг эцлэхэд дүр шүү дээ. За наа чин штэ баг D-ийн дээгүүр юм болоо. Нээжтэй үздэг штэ. Нээж чин дээр ямар скилээ гаргадаг лээ. Нэг амар тойр гаргаж зөгтөг лөө. Тийм тохоо хэдэл нэг 64 цэгрүүн нэг зөгтөг нэг. Яг би нэг англи сабтай үздэг байсан болохоор нэг 64 яадаг юу ч л мэдгүй. Нэг 64-нд л нэг юм тойрог сүртэй нэг юм yin yang-ийн тойрог гаргаж ирж байгаа голон зогсож байгаа зүгт. Энд чи ааз болдог шүү дээ, тий. Тийм наач ааз бол. Энэ юу болдог лээ? Энэ зүгээр л нэг hard demon мэг юм болдог шүү дээ. Аль Бүдүнэ ч бас нэг чод шиг нэг ховж мөрөөл. Хатуу байрс мэрстэй болдог санагдаж байна. Тиймэрхүү л. Тэр охин нь болохоор харин нэг амар том хоёр юм өдөрдөөд байдаг шин. Нэг хоёр том мангас гаргаж ирчээд. Оо, мартсан шүү дээ. Тэгээ Шикимару. Энэ мөн билүү? Наачи Кибата үзтий. Нэг хоёулаа Кибач нь ахматайгаа энэ хоёр толгойтой байсан. Сакон бил юу лээ. Тийм мөн хоёр толгойтой. Тий. Савта бил үзгээ сакон л гэдэг байсан. Би хүүхд татууд. Окей. За тэгвэл энэ дүрийг яг C дээр заах зарим нэг дурсамжаа шилтаалаад дэшээ тавшаа. Тэрийн сүлд нь янзлаа. Яа гаргачаад одоохондоо C дээр явж байлаа. Итачиг бүр хойшлууллаа шүү. За Итачиг тэг бараг тэр Орочимарогийн араач юм уу. Самэ за эсвэл Big Boss-ын шүүд ярих юм өдлээ. За тэгье. Ясан хүн аач. Big Boss гэдэг үлээ. Би бас нэрээс гоё нэрч. Би энийг нөгөө нэг юу нэ Warcraft дээр характер тоглоход аваал 6-гийн нэхэр алдаг байсан юм да. Яс гарч садлаа. Цусадлаа. Озуки мөн блүү? Би боросон. Өөр лөө. Өөр шүү дээ. Энэ дээр яг гоё санаж байгаа бодлоо хэлэх юм байна уу? Надад бол эхлээд гараатад тулдаг санагч байна. Гараач нь тулдж байгаад тэгээд гараа тулдж байжсэн чи хонс нь Рокли нөгөө цунадагаас арх уучаа им уухчаа арх уучаа үрж ирээд нөгөө анх удаа хэдүүлээ сохтуулыг зодтолтыг хардаг шин. Тэр дурсамж амар. Тэгэд хөөрхий чинь яаж байгаа вэ? Би ясаа яаж үхтгийг бас сандаггүй. Юу ч амар зур дарнаас орчтой санагч чинь өвчтэй байж байгаа. Өвчнөөсөө болоод тэрнээс амар дүр. Амар өвчтэй. Амар. Тэгтээ яг ингээ харангуут сүрддэг нь амар яг ингээ биенээсээ нөгөө ясан ингээ гараад ирсэн байгаа шүү дээ. Одоо ингээ хоёр уушигнаас нь л ахaltaа ингээ ясан ингээ урагшаа ингээ гараад ирсэн. Тэгээд дуруунаас нь ингээ баах яс гарнаас нь баах яс тэр мэрийг харахад бол ер нь бол амар яг харахад ингээд презентацэнд ингээд харахад бол миний хувьд бол ер нь би тэрлэгч хараад яг эсрэг талын төр хийсэн. Ингээд харахад амар ахгүй бас хүүхд тахта үзчихсэн шүү дээ. Наруто ч. Тэгэхэд яг ингээд харахад бол надад бол амар л төр харагдсан. За MVP би тэр өөрөө нэг тийм юмнуудыг харахад нэг жоохон эвгүй болоод байдаг. Тийм учраас. Окей. Зоро яг C гэж үзэж байна уу? B гэж үзэж байна уу? Би бол миний хувьд бол надад чинь C-ийн дээгүүрлэх. За тэгвэл хоёр ер нь нийлээд High C, Low B. За B C U B гэдгийг шийдэх гэж үзье. Энэ дээр штэ надаа таалагддаг юм нэг тийм юу гэх юм. Яг юм villain те эсрэг дүр гэдэг юм нэ. Тэр нь кинон дээр ч тэр аним дээр ч тэр зөндөө гардаг штэ эсрэг дүр. Яг тэр эсрэг дүрүүд яг нэг таалагддаг. Миний хувьд шүү. Яг эсрэг дүрүүдийн таалагддаг хитэн зан чанарыг байдаг юм шиг санагддаг байхгүй. Тэр нь юу юм хэрэг амар тийм тайван заяа.
өөртөө нэг ихтгэлтэй байдлаа илэрхийлж байгаа юм шиг. Тэг ингээд харц марцч те энэ характерын одоо зурсан ямар ч юм мэдгүй ямарс харц марцсан амар тийм зүүн. Бараг нэг тийм за муул хүмүүс байгаа л гэхдээ kinda Sasuke маягийн тийм харцтай ч юм уу те. Нэг юм cold ч юм шиг амар cool boy ч юм шиг нэг тийм харцтай. Тийм харцтай тэр яриа үйл хөдлөл мэдлэл яг ингээ бөөндө гарч ирээд яг энтэй тулж явах үед мангар өөртөө ихтэй байдаг гэдэг нь ингээд санаанд ороод байгаа байхгүй толгонд. Яг үг юм үг нь яг син амар биш ч гэсэн яг энэ хүний энэ юм нэ энэ характерын яг юм гарч ирээд нь. Тэгэхээр миний хувьд нэг бий байх юм болоо нэг амар villain стандарт гэсэн юмыг жоохон барьцсан. Бас энэ дүрийнхаа нэг жоохон дээр босс гэж хүн бас гарч ирдэг болохоор гэж бодлоо. Тэгээ би тэр. За ингээ би тэр л оруулаа шүү. За. Яа нэг бүдүүнийг сиг дэвшлэлч сигийн дээшээ болгочихоо. Жузо гэдэг үлээ. Буруу санааг. Жузо. Тэстад нэрээ цөөхөн санаж шүү нэрнүүдийн. За ийшээ орсноор шууд Акацуки орж эхлэх хэвээр доо. Манай Акацуки биш байна. Начин забуу. Кисаме өстэй. Кисаме өстэй. Кисаме. Эхлээд за Кисамыг ярил л та. Энд чинь бүр сүүлийн дайнд хүртэл байдаг лөө. Биш ээ. Тийм Наруто Курамата нийлсийн дараа гарч ирээд тэгээд ухдаг. Тийм шүү дээ. Ер нь Акацукигийн үлдэгдлүүдийн нэг үстэй ерөнхий. Ер нь хамгийн үлдсүүлд үлддэг. Наа чи бүр пейнээс хойно шүү дээ. Тийм дээ. За C дээр тавьж байгаа сайхан бодлоо дэлч. За байна уу? Эхний бодол. За ер нь миний Акацукигийн ер нь хүн болгоо ер нь л бигээс дэш байх стайл гэж бодож байна Акацуки. Тэнгүүд ер нь бол амар төртэй. Одоо тэгээд Наруто нөгөө сүүлийн дэндэ бэлтгэх гээд нөгөө хідэн хол аваач явчихсан шүү дээ Наруто. Тэгэхэд хүртэл ардаас нь хөөжсэн мэт дээ. Тэглөө. тийм ардаас нь хөөсөн шалтгаан нь болохоор нийтдээ нөгөө сэлмийн киллер би авцсан явж идэв. Санчлаа. Тэгээд сэлмээ авах гэж очиж байгаад гараад ирсэн чинь гай тэгээ нөгөө өөр нэг багш Ямато гай тэгээ киллер би идэр байж байгаа наа чин шууд гайтай зодтолцож байгаа. Яагаад тэ гай нэг ус оргилийн өмнө суух юм бол өөрийнхөө нэг тусгалтай гэд ярилцаад өөрийгөө хүртээлэх чадвартай болдог гэд итгэхгүй явж байгаа бус дөрүүд нь суудсан гэд тэрэнд нь ингээд оролцсон явж байгаа гай ерөөсөө итгэдэг байхгүй. За миний муудал чиж юу ах вдэ өгсөн гэж явжсэн чинь яг ятгаж байгаа суух болсон чинь цаанаас нь Кисаме гараад. Тэгээд ер нь байл да. Тэгээд Кисамегийн хамгийн үлдээсэн дурсамж нь яг тухайн үед өгөхөөс өмнө акул болж хувраа нэг мэдээгээ олцдаг. Тэр амарсан юм. Нэг Наруто чи ингээ 9 сүлтээ өдөртөд яатсан байх шүү гэдэг. Яг тэр мэдээлэл ингээ цаашаа дамжуулаа явуулдаг гэсэн. Тэгчээл тухайн үед бол амар хор шар үдчихсэн. Ямар ч юм мөрөөрөө хүчгүй юм бэл тайтаа гараа гэл. Санаж байна. Тийм. Яа миний хувьд бол бий л ах. Ер нь биедээ орох уу. Кисаме чи амар хүчтэй. Юу штэ нөгөө сүүлгүү жинчүрики гэж бас яригддаг байсан. Тийм. Ууч наач бүр ингээ тэр нэг усан юуныхаа хокоге болох гэж байгаа тэрнээсээ бүр ингээ өөрөө татгалзаад Акацукид ороод тэр нь бол нэр нилээн л алдаатай гар байсан гэж яригддаг. Ер нь би багтаа уншиж хахад л тийм яригддаг байсан. За би тэр хокоге болгочихсон мартчихжээ. За Зорогийн ярьснаас үндслэл баг юм шүү дээ. Акацукигийн last member гэдэг утгаар бас тий сүулт үлдсэн хүмүүсийнх нь нэг гэдэг утгаар нь бас хөндлөж байна. Бусд нь яг үнэхээр л яг анги явах явцдаа шүүгдсэн юм болоо гэж дүгнээд байгаа байхгүй би. Тэгэхээр ингээд сүултээ нэг тийм зүүн тий арай нэг хүч чадалтай ч юм уу. Нэг тийм чадалтай дөрүүд нь л үлдэж байгаа юм болоо гэсэн дүгнэлтээр plus Зорогийн тэр backstory дээр нэмээд би бол A гэж тавихаарай. За одоо энэ дээр AU би юу? Одоо A дээр тавих ямар ч асуудал байхгүй. Ер нь бол A дээр тавихад ямар ч асуудал байхгүй. Тэгэл уусаа Акацуки чинь 2-2-оор явдаг гэсэн шүү дээ. Хамгийн зөвүүн л юм байдаг гэсэн. Тэгэл хамгийн зөвүүн ажиллагаанууд нь явдаг. Тэгэл Pain ч гэсэн бас нэлээд юу яадаг гэсэн шүү дээ.
нэг тийм респекттэй байгаад идэв шүү дээ хамт чинь. Тийм учраас ерөнхийдөө бол Окей. 80 руу ороход ямар ч асуудал байхгүй. болж байна. Окей. Цаг хугацааны дараалтаа явах гэжсэн боллоо. За шууд Акацуки member явах уу? Энд Эскол ингээл дараалалаар явчих. За яг дараалалаар явах уу? За тэгээ энэ дээр авч тавих. Сайн зөв нь штэ анда. Зөв шүү, зөв. Эсрэг талын дээр байсан шүү дээ тэр. Энэ үү? Аа, наа чи сайн. За. Тий. За тэр яах вэ? За Данзаг. Буза. Забуз бол миний хувьд бол зүгээр л амар амархан яагаад тий забузаа чинь яагаад гэвэл амар хүчтэй. Ер нь бол амар хүчтэй. Тухайд би бол амар хүчээр дарж манайд иддэг үзсэн гэж. Тинээс гадна яг ингээ Наруто гэдэг анime эхлээд Наруто ч яг нинжа болоод тий хамгийн ихний арк гэхгүй юм чинь. Хамгийн ихний аркидаас нь ер нь Наруто гэдэг анime ер нь ямар аним бэ те манай Наруто ч гэсэн анхудаа нөгөө power of speech нөж зүйтэй ингээд нэг үг яриагаараа за бузаг ингээд муу юм байсан ч гэсэн ингээд яг мөн чанарыг ойлгуулад чи ингээд цаанаа сайн болж болно штэ гэдгийг ойлгуулаад за бузаг чи сүултээ тэгээд яг сайн болсон даанч буруу үед буруу цагт буруу үедээ юм болоод өстө үнэхээр азгүй госуулдаг. Тэгээд Нарутогийн дефит хийж байгаа хэсэг мэсэг ярьж марж байгаа хэсэг ер нь нэлээд юм бодогдолт штэ манайд. Тэгээд анх ер нь Какашитай юу яадаг нөгөө усан луугаар үзэлцдэг нэг Какаши жаахуудаа нөгөө шаринган гаргаж ичээл хөөс тав гэл тийш тий. Тэр хэсэг мэсэг амар хайд. Окей. За зорей. Миний хувьд гэсэн Нарутогийн нэг тийм character development тэрэг болсон юм болоо гэж боддоо шүү дээ. Яг миний л үзэлтэй. Би энэ дэш ч ер нь нэммээргүй л нэг чинь. Окей, big respect for Zabuzza гэж хэлээл. Анхны Rasengan-ы эзэн биш тэн чи. Үгүй. Биш лөө. Үгүй шүү. Биш тэ дараа нь бүр дараа нь лөө. Ямар тач. За вэж миний санаж байгаа Наруто ямар тач Jinchuriki болдог шүү дээ нэг нүд нь улаан болдог. Тий, нөгөө Sasuke Hakuтай тэр чи Haku юм байна. Биш юм уу? Бас уу. Наа чи ерөөсөө Какашитэй л алдсаар байгаа л таардаг юм уу лээс. Ер нь тэгэл өвчний вэлнүүдийн хамгийн анхны баг вэлнэл гэж баг гара биш бол тэ. Миний хувьд баг Kisame-гийн дээрч орох байх. За sorry би буруу санаж. Тэгтээ окей, big respect. За шууд манагийн доллар орох юм уу? Хамаагүй. Одоо энэ жагсаалтынхаа дараалал л явчих. За шууд яг дараалал нэ тэ. За окей. За Sasuke. Fuck it trash. Би Sasuke-г үнэхээр Вэлэн доолын хэрсий дээр. За яг би дээр тийм. Мэдээгүй надад бол үнэхээр биеийн доогуур юм болоо л гэж боддог. Би багтаа Sasuke-д амар дургуухт байсан юм аа. Яагаад чи би Sasuke зүгээр амар л дургуй. Ямар бие тооцсон. Юу юм бүр ямар аваа байна. Тийм ямсах. Тэгээд нэг худлаа том юм яриа л яг үндэ цагаадлаа чаддсан юм уу гэмээр нэг хэнэлээтэй тэгэл Наруто гчсэн тухай дээр бас тэгэл энэ нэг юмийн хойноос гүгээд ямар үгсэн гээд яг тухай дээр жоохон хөтлөөсөн л та. Үзэж явах ч удаа идтээсэн. 8 өстөө байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг тэгж бодох наргүй. Тэрийгэ бодоо үзэнгууд ягаад ч юм амар тийм муу мэдрэмж гарч ирж байна санаасаа. Нэг Sasuke ч дээ нэг үгсэн. Тий. Sasuke бол гол төр тэрийг ойлгочих. Гэтэ вилнийхээ үдээс бол үнээр би хүмүүсээ тэр. Тийм бас үзэж байгаа хүмүүстэй тайлбар тавих үед. Тэгээ вилэн дээр юу тултыг хийд эрэнгүүд дандаа цогтой шүү дээ. Come on, yes тулаа үзлээ. Яг вилэн гэдэг зүгээс нь харж байгаа. Тэ? Урваад сайн болсон ч гэсэн тэрнээс нэг тоож үзэхгүйгээр харж байгаа шүү. Өөрийн хувьд Sasuke ч юм уу yes дээр ялах ямар ч юу байхгүй мараа. Тий, байхгүй. Вилэн гэв C. Вилэн гэв C. За C-д оруулахаар арай disrespectтэй ч юм уу. Би юм да. За би юм да. Би тэр би бас арай. За би энэ дээр нэмий заяа. За би бол wannabe байсан. Sasuke wannabe байлаа. Багасаа. Бэнди хадацтай. Wannabe cool. Би Chidori гээл wanted Rasengan гээл солиорол явж идэг байсан байхгүй тухайд. Тийм гоё дүр юм шиг санагдчихсан юм аа надаа. Гэтэ яг тухайд ч яг villain биш. Яг Child Sasuke те надад бүр яг тэр хар хувц өмсөд эхлээл damn гэж бодогддог байсан аахгүй.
Хар авц өмсөөл ерөнхий тий яг л нэг болохоо болж эхэлжсэн шүү дээ. Яг тэгж хараал Orochimaru тааж орооцолтол хазуулаад хувраал үнэхээр Наруто дийлэл яваад өгснөөс нь хойш вау гэж боддог болцсон байсан байхгүй. Тэгээд тэрнээс хойш окей за энэ нэг харин тий яг л за ерөнхий л одоо баг энэ Наруто гэдэг аниме хамгийн том дайсан Сасуке юм байна да гэж бодож ирсэн үе. Тэрнээс хойш яг Мерсер гардаг ч гэсэндээ тэрнээс хойш тэ ер нь ингээд таалагдах болцсон л тэр хүртлээ бол миний хувьд үнэхээр best villain баг S-тер хүчмөрл villain байдаг байсан. Одоо тэгтээ яг үзээд дууссан болохоор баг сийл юм уу да гэж бодогдож байна. Яг хараад тах нэ. Яг сидр л оруулмаар гэсэн сидр байгаа хүмүүсийн нараад тэглээ. A руу оруулахараас арай болохгүй юм санагдал. Наа. За би дээр. Окей. За next яг байх гадрал ах шиг. Дидара. Кацуки. Миний хувьд маргаан байхгүй. Хамгийн most annoying дүр бүр эсрэг талаа. Тэгээд хийж байгаа зүйл тэр ашиглаж байгаа зүг тэр юм уунаас миний хувьд л лидер. За миний хувьд болохоор Дидара гэхэл яахын аргагүй нөгөө нэг ам гарны ам тийм гадны ам хил мэл гарч ирдэг л талаанд ороод дээдий. Тэгээд амар их импрешн үлдээсэн. За яг Саскетэ тулдаг дайн гоё ч гисэн. Яг тэр тулаан гоё ч гисэн. Хамгийн анх нөгөө Исний юу улсд очоод нөгөө Гара анх нэг юугаа хамгаалдаг ш тэр. Хамгийн анх нөгөө Казикаге гэдэг үлээ. Газархаа Хоккайдо болчоод яг нөгөө орноо хамгаалж байгаа хэсэг нь бол одоо амар гоё таалагдчихсан. Ваа, Гарач нэрээ хүн болж тээ. Тэр тэгээ бас таалагддаг юмуд нэг л нэг тийм тайван гэх юм уу өөрийнхөө орш нэг сайхан хөгжилтэй вилэн гэх юм уу энийгээл маазраал явждаг. Тэр нь бас таалагддаг. Гэхдээ би бол A-тирд оруулна гэж бодохгүй. Саскегийн бол доор байгаа л гэж бодож байна. Нэс би бол заартай санал юм нөө. A бол арай орохгүй. За вилэндээ ядаргаатай вилэн байсан ч гэсэндээ яг нь эн чинь бүр гараг авч явдаг үстэй дийлчээд зүг тий. Тийм тий. За сасраг энэ Дидарагийн тэр шуунаас чинь гараг авдаг штэ тий. Тий. За яг тэр хэмжээнд хүчтэй байж болох ч гэсэндээ яг вилэн гэдэг утгаараа миний жоохон дургу вилэн гэдэг нэг Зенка анноинг гівч бас яг ингээд тир лист одоо хийж байгаа тир лист харахаар A руу орохоор арай л хүч дутаад байгаа юм санагдлаа. Ер нь вилнэрээ. Тэгэхээр окей би тир л яг л дүндээ дүл харагдаж байна. Окей. За next Sasori. Сасарыг A тир лөө оруулахгүй бол бас эвгүй баха. Гэтэ яг ингээд Сасори цаах нөгөө бүх төр юунда байдаг шүү дээ. Тэгээд бүх төр юунаас гарч ирж байхыг хараал. Ваа. Явдаг үсэн шүү дээ Дидартай. Тэгээд амар бас нэг 50 тэр нөгөө бүх төр нөгөө тэр юмда байхдаа ер нь нэлээд 50 хүн байдаг шүү дээ. Нөгөө Дидар тамд тавьдаг. Тийм яриалаа нөгөө тэгээд дугуй яваалаад тий. Тийм учраас тэгэл ингээ хүчмчийн харангуут бас амар дүрм шиг санагдаж надаа. Тэгэхээр MVP A-тир. За одоо би нэмчээ. Доороос үлдэн шийдэрээ. Тэг чиш баг шийдэхгүй мэн дөө. Би бас A-тир гэж бодож байна. Ер нь миний санаж байгаагийнх maybe first possible нэг ямар ч зүгдүүл юм чинь Edo Tensei болов. Биш Edo Tensei биш. Reincarnation ч гэсэн байхгүй болно. Edo Tensei санаад байгаа. Тийм. Дахин төрөлтэй. Яг тэгээд яг хүмүүс амьдлуулад эн чинь ээжигээ үлээ. Биш аавыгаа үлээ. Миний санаж байгаа зүг бол гаргаад амьдлуулга гаргаад ирдэг үстэй. Хоёулыг нь гаргаад ирдэг үстэй. Тийм хоёулыг нь гаргаад ирдэг штэ. Мөн дөө. Жагаа гаргалахаа наа чи зүгээр л ээж авахаа цогцыг ашиглаа мапд хийсэн байдаг үстэй. Тийм ээ. Мапд гаргаад ирсэн байт юм. Тийм байна. Ямар ч тааш надад бол нэг тийм анхны юугийн өгсөн үнийг ингээд ашиглацдаг. Яг нэг тийм сэтэл өгсөн амар гоё дүрэж таарсан. Тэгээ бас нэг юм мистеритэй. Яг нэг юм вилен гэхдээ амар тохирсон. Балер бүхтэр баг нэг скорпионтэй хилэнч шиг нэг юм явж идэг байсан шүү дээ энэ чинь. Мангар царай мотой.
Тэгэл юм болонгот л баах юмнууд л ингээд гэж арга ингээд нэг юм. Тэр дуу надад үргэлжлэн сонсож ингээд гарч ирсэн л ингээд байлтдаг өмнөөс нь тэр мөр мангар зүг юм санагдчихсэн. Тэгээд яг гараад ирсэн чинь мангар царайлаг бүр ягаан ус мөстэй нэг залуу гарч ирсэн. Бүр амар хүчтэй олж таарч мардаг. Тэр нь надад гоё санагдчихээн. Ер нь A tier баха. Тэгээд дараагууд бол хамаагүй дээшээ вилэн гэж бодож байна. Яг миний хувьд болохоор наа чин дараагийн яг доор ах. Бигийн сүлээр одоохондоо. Яагаад гэвэл ишмүү мана чоймгэн сакура хоёрт тэгээд яг түүхэн гоё. Тэгтээ буруу хүмүүстэйгээ тулдуулсан болоо гэж би хардсан. Бас сакура царай тарсан баг л ухаалтчихсан шүү дээ. Ер нь тэгээд яг хөө биний хувьд бол бигийн даавар. Би бол сасаар иднэ яах вэ? Надад их импрешн үлдээж байгаа. Нэр нэг тийм дулаан болж исэн юм. Гэтэ яах вэ? Надад бол гоё л дүр санагдаад байгаа. За энэ юу лээ? Нэрийн сандгүй. Какузу. Зара санжэвэл эхлээд ирэх үү? Санжи какузу ч нөгөө нуруунд дээрээ 4 элемент буюу 4 зүрхтэй тэгээ 4 элементийн нэг юм юутай мангас төрөөд идэв ш нэгсэн дуруунаас нь гарч ирэл цахилгаан салхи ус гал гэдэг 4 юутай. Тэгээ какузу ч нөгөө дөрвөлийг нь алж болдог. Тэр надад амар таалагддаг ш. Тэгээ нөгөө хамгийн анх нөгөө Наруто ч какузу дээр нөгөө расан шүрх гэнэжсэн ш. Нэг бэлтгэж явж байгаад эргэж ирээд тэр нь тэгээ нөгөө Какаши эдэртэй юу вэ? Какаши нөгөө Ямато, Наруто, Шикимаругийн баг тэр чигээрээ ирсэн байхад ер нь байлдаад Наруто ч тухайн үеэр асан шүрхгэн чи бүр анимеха баг хамгийн OP. Ер нь бол анимны ер нь хамгийн OP скиллүүдийн нэг шүү дээ. Расан шүрхгэн нөгөө Наруто бол байнга шигсаар байгаа нэг жоохон юуг нь үнцнийг алдуулчихсан болохоос биш. Ер нь бол хийхэд амар хэцүү, мастер их хэцүү. Ер нь Rasengan ч тэр чигээрэл ер нь S tier skill тэрийг бүр сайжруулад яг Какузу дээр тушаад ингээд хийжсэн амар сүртэй. Какузугийн зүрх гэж би маск санаад байгаа буруу санаад. Тийм маск. Тэр нь гэхдээ бас зүрх ихгүй. Какузу ч нэг тэдрийнхээ ингээд зүрхийнхаа байрал мэдлийг ингээд хүснээрээ сольж болдог. Какаши ч очиж Чидорыг ингээд гусдаг ихгүй. Чи зүрхнийхээ байршлыг доошоо оруулж мөрөлцсөн. Алдсан зүрхнийхээ оронд оруулж мөрөлцсөн. Тэгээ ер нь бол нөхдүүдийг нэлээд сандрагдаг. Тэгээ ер нь дебет болчих. Такацугийн хамгийн хүчтэй мемберүүд одоо гээд ярих юм бол бас нэлээд дээгүүр ордог юм шүү дээ мембер шүү дээ. Магадгүй. Би сая хэлж байна. Какаши, Ямато, Наруто уртаал варж батна. Тэгэхээр би бол яг уу гэхдээ бас тэгээд нэг impression сүртэй зүгээр тайтай байлдаал дууссан л та. Тэгтээ яг уу back story эдрийг нэг санахгүй байна. Угсаа гардагчгүй байх. Гарддаг зүгээр тулдаал тусч. Тэгэхээр ер нь бол бигийн дараагийн доорм орч юм уу? Сайн тулдах хүч чадрын үед бол сайн гэхдээ амар хүчтэй. Вилэн мундаг. Нэг амар импрешн алаа. Гэтэ би хаан л амар санагдаад байна. Мангар олон ойдолтой харагдаад байдаг хүмүүстэй. Гар мар садсан шүү. Хар саарж өгтэй. Тийм юм байна. Одоо санаж би одоо тэр аркийг алгасчих юм ааш. Мартцсан байж та бүр. Гэтэ надад нэг амар гэж та би тэгж бодоагүй юм байна. Одоогоор яг жижигхэн санаж байгаагаар би л яг л тохирцсон спот шиг харагдчих. Ямар тавч ч бүр хөвтэй штэ. Наа чи бүр юу яа. Надад хамгийн респектлдэг юм. Наа түнтэй чинь тулддаг хүмүүсийг би нэрлээ. Би амар шээ сандаг. За Наруто байгаа, Какаши байгаа. Тэгсэн Ямато, Сакура, тийм Сакура байдаг хаа. Тэгснэ юу байдیں۔ Ино байдیں۔ Чужи байдیں۔ Энэ чинь нийлж байгаад алдаг хөхгүй. Тэгмүү Шикимару яг хуу дараа нөгөө Хиданыг алах гэвцэн байд. Тэгмүүд энийг би яг тухайд ямар амар юм бэ гэж бодож исэн. Окей. Энэ дэр нэмэлттэй нөө MVP байхгүй бол би дээр окей. За энэ бол та хоёрын л дебет их дүр ах уу? Дараагийнх бол. Хаа юу. Би бас доошлох шээсэн шүү дээ. Ярихгүй гэд. Тий. Ер нь бол Вэлэнд байх хувьд бол тий тэр зүгээр л данцууд очиж л мэдээ өргөдөг шүү дээ. За нэг Courier Mail-ийн л дүр шүү дээ. Тагнуулахгүй ер нь бол наа чин Данзогийн тагнуул.
Данзогийн нохоо. Амбугийн нэг өстэй. Тийм амбугийн л гар. Би уусаа сайд амир дургу. Ер нь дийл байжсэн дээр гэж бодож байна. Вилэн зүгээс бол хим хийгээгүй гэж бодоод шүү дээ. хийгээгүй Наач зүгээр л мэдээ өргөдөө шүү дээ. Courier. Тэргүүл ажилласан. яагаад нэг Shippuden дээр чинь юун дээр нэг амир эвгүй санагддээ ш. Нэг Sasuke-тай уулзах гад нэг Orochimaru-гийн нэг нуугддаг газар идрбүүнээр нэг 7 дугаар баг явдсан ш. Тэгэхэд сая чин Sakura нэг агаараас унсан чи хайчдээ ш. Хаяад тийш нэсчихсэн. Тий. Тэгэхэд л за энэ ч угаасаа нэг амир сонин гар энэ да эсвэл Амбугийн Данзогийн нохоо гэж дараал. Тэгэл угаасаа сая анханасаа нэг амир шижиг вайптаа ш. Тийм л муухай зэв инээд гэдэг. яаж явж байгаа энэ нотоо суудсан юм таалагддаггүй. Энэг харамтлаад байдагнаас. Тийм, ер нь бол бараг л. За next миний бараг дуртай дүр дээр нэг явчихна да. Хита маань гарч. Хита. Миний хувьд дээр юм болов. Хинтээ одоо Наруто-гийн багштай л толгой Сумаг алдаг. Ер нь тэгээд миний хувьд нэг хитгэн л өхөлээд одоо Наруто дээр амар сайд өхлөд байдаг байхгүй. Одоо тэр Нарутог айж байгаа хан тэгмээтэй хэм багш асан багш. Тэгээд яг тэрийг үзэж хатас амар эмоц бэс. Тэмчээс ер нь тэр дүрийг алнаа гэд алж гинэ гэд хитаныг бол нилээн сайн л. Тэгээ яаж наа motherfucker чи өгдөггүй штэ. Одоо хүртэл тэр доороо байх байгаа ч тийм. Тэ. Өгтгүү гээл бод. Яагаад өгтгүү гэлээ? Таных нь Immortal. За. Нөгөө Shikamaru яад штэ. Ингээд биеийг хүлж байгаа бааханд нөгөө цэслэх юм уу тэр доошо хонгол хуцсан байд штэ. Тэмүүтэ цэслээд одоо магийн тамхиасаад галыг гаргаж ирсэн шүү сав гэл. Амар кул хэсэг өгдөө ш нь уг нь. Харин тийм. Наа чи нэг түрүүний нөгөө Канкурутай явдаг хгүй юу? Нэг Канкурын хоёр чи нэг боёо нөгөө дуу. Тэгж жагаад манайд үлдсэн чи Хитаны Shikamaru зав би Хитаныг би ганцаар аргалыг аваа явдаг. Тэгээд яг нөхөр нөгөө хүний ингээд мэддэг. Тийм дүнтэй юу яадаг? Яагаад мэдсэн бэ гэхээр Асумотаах тулж явах нэг юм зэвсэгтэй шүү дээ. Тэр зэвсгэрээ ингээд хүний цус мусыг ингээд өөр амсчих юм бол өөртөө ингээд damage хийсэн үнэ нөгөө хүндээ дамж өгдөө шүү дээ. Өөртөө дамжлаа. Өөртөө ингээд тийм. Тэгж байгаа Shikamaru ч яг нэг буланд оруулж байгаа. Дээрээс нь нуран гагаад дэлбэж хаяад. Тэгээ сүултээ Асумагийн ингээд тамхиасаад гэсэн галын хойноос нь шидээд хамаг юм дэлбэрэл. Хитан ер нь бол толгоо нь үлддгийг. Гэтэ хитан өөрөө ч гэсэн Shikamaru хэлсэн би өгшгүй гээд. Тэнгүүд өөдөөс нь мань хүн алид мэдсэн би мэдэж байна гэж хэлдэг лээ. Юу гэвэл тэгэнгүүтээ галаасаа шидээд доош. Тэр ер нь одоо ч амтай. Намаа начдаг үлээ нэг 911 амир инээж байгаа. Тэгэхээр миний хувьд л хитан баг Сасоригийн дээр юм болоо да. За бузаа Сасори 2-ын гол молорлох. Нээ дээр амир өргөөр л та. Тэгээ хуурч мөрчээ тэр хар мар байгаа би цагаан хар би нас амар ш та. Миний хувьд дээрээ дөрөв санал хэлсэн. Би ч ялаагүй тэрэлтэй. Гэтэ би тэр сүүлч Shikamaru-тай тулдахад мартцсан байна. Яг хүч чадлын ч санаад байна л да. Асума багштай л тололдаад нэг үнэхээр баг most tragic тийм үхлийг бүтээсэн вилэн болохоор A3 вилэн гэж бодоод байгаа байхгүй. Амар зөвм чатартай. Тэгээд тэр нэг байгаа зан чанар хүртэл би ер нь kinda psychopath-уудыг л A болгоод байна. Ер нь миний дүгнэлт дээр бол ер нь бол psychopath төрлийн яриа мариатай тэр тулаан молооноос нэг надад тэгж мэдрэмж өгчээсэн болохоор тэр ер нь A л гэж дүгнэж би ч бас ялаагүй юм байна. A тэр би л тэгтээ Сасоригийн дээр гэж бодож байна. Сасоригийн дээр. Яа Сасори буруу үнтэй гал толцсон баха. Тэгсэн бахав. За next нь Сакузу л үлээ. Сакузугийн нөгөө групп Суйгэцүү. Тийм Суйгэцүү. Ер нь бол Кисамагийн хөлбөр эдишн нээстэй ер нь A copy өстэй. Orochimaru-гийн Kisamag хөлбөрлөх оролдлого нэг юм уу да. Тийм. Уснаас төрсэн Суйгэцүү.
Мангар том сэлэн барьж байгаа. Дүгнэлттэй нэ энэ дэр. За хаана вэ? Мангар Би сэлмийн уусаа Кисамигийн сэлэн байдаг шүү дээ. тийм. Миний хувьд бол одоо Sasuke одоо нөгөө 3 багштай одоо над төрс нэмэж Jugo болоо нэг том нэмэгдэн штэ. Наа 3 чинь гуруулаа нэг жоохон яг бодох юм бол одоо ингээд төгсгөл өртөнд бас хөрх явдсан штэ Sasuke таамд ингээд. Ер нь тэгээд тэрийг бодож модоод ингээд нөгөө Hokage-ыг ямжуулахад ингээд хамт байж юмэж тийм бодох юм бол ер нь бол C-tier рүү оруулах байх. Бас нэг тийм амар импакттай байсан нөгөө басгүй. За яг хэмээн тулаан мулаан дээр ингээд Sasuke хэмжлээд нөгөө байдаг ш. Тийм учраас C-tier рүү оруулах. Яг D-tier биш. Чи нөгөө юу яд штэ. Sasuke Itachi-тай тултаад Itachi ялсныхаа дараа нөгөө юу яд нөгөө Taka гэдэг хаа. Taka гэх нэг групп болтой шүү дээ. Нөгөө Sasuke чи нөгөө Akatsuki-ийнхаа нүмергийг өмсчөөд 5 Kage-гийн уудалтан дээр очиж мочдсон шүү дээ энэ дөрөв. Тэгээ нөгөө шууд нөгөө орж рейд хийдэг. Яа бараг алдангаал тийм чи яг хөө Sasuke буруу сая гэж орсон л та тухай би Sasuke-г байлцсан бол юм алуулна л гэж бодож. Алуулна шүү дээ. Тий. Гэхдээ ер нь яг тэр мэр хэсэг бол амар өсвөртэй. Тэгээ Suigetsu өдр чинь тань бүр нэлээн л үздэг санагдаад байна шүү. Тий. За си гэсэн санал орж ич чинь зоорогоос. Си дээр болно дөө. Тэд чинь яг хөө тийм ээ зөв. За надаас си гэхдээ эднээс дээг үрлэж орж ирэх юм. Ер нь дээвэр хаанаад. Яг хөө хийсэн юм нь бол эднийдээсээ жоохон дээр л гэж орж байгаа. Арай нэг олон юм хийсэн. Арай нэг гэмт хэрэг хийсэн. Гэмт хэрэгээр олон юм хийсэн болоо. Тэгээ жоохон удаа байсан. Энэ бол өстой мэдхгүй би бол дийрүүлчих мээр. Карин чин гэдэг ашиглуулдаг хөр хийдэг хүчин нүгээс ашиглуулах өстой хүчтэй юм ч одоо. За хамтлагаар нь дэвшлүүлчихв. Юугаа ч гэхдээ бас нэлээд хүчтэй шүү дээ. Зүг бол хүчтэй тий. Яг нэг юм юугаа очиж суулдаг гэсэн бүр хамгийн амар. Карин чин амар өрөвдөлтэй нөгөө угаасаа Uzumaki огих шүү дээ. Карин чин. Тэгснэ угаасаа туслах юу гэх юм. Тийм багийн туслах гişүн. Тэг хүн хадсчээж нөгөө чакра буюу цусын нөхдөг. Нэг тиймэрхүү болохоор би Кариныг амар өрөвддөг байсан. Очоод амар хадсч мацдаг. Яг хизээлээ нэг тэр 4-р дан дээр үлээ хүмүүст хазуулаад л яваад ддэг. Би бол яг гоо сайн тэр үедээ сайн болцсон болохоор яг муу дөрөв бодогдохгүй л. Тэгээ ер нь байж уг нь тэжгүүд шүү дээ. Sasuke-даас дэлээд дуртай. Тий Sakura бас тий. Sakura гэдэг хоёр дахь version төв. Тий та нөгөө бас Boruto үзчихсэн бол Boruto дээр нөгөө Sarada чинь зураг өгч явж ирсэн аа. Тэгээ Карины зэрэгээр шил мэлэн хараа. Энэ миний ээж байна. Би яг хөө тухайд үзчихээ. За юу лээ. Бас энэ хэрэглээс. Тий, энэ хэрэглээс. За окей бүгдийн си тэр л оруулсан. За next ер нь том вилэнүүд энийг явж штэ. Тоби Обит хоёрыг ер нь салгаж ярих уу? Салгаж. Энэ чи Обито байгаа. Тобиг юу ирлээ. Тэгвэл Тоби шин тэгэл Акацуки. Эстер Акацуки. Эстер. Яг ер нь яг лидерч биш ч гэсэн яг 70 өдөртэй юм шүү дээ. Үгүй шүү дээ. Тоби чинь 70 өдөртэйг шүү дээ. Пени ер нь тархинд нь орсон байдаг шүү. Тэгэхээр харц зүйстэй зүгээр яг ингээд амар манипулейт хийсэн юм шиг санагдчих. Тоби чинь зүгээр л энэ үед амар чийл байсан юм биш үү? Яг нь миний ганц санаж байгаа Тобигийн хийсэн юмнуудыг яг сайн санавал нэг сүртэй юм хийгээгүй. Яг хийсэн юм гэвэл 9 сүлт шүү дээ. 9 сүлтийг дуусгасан юм шүү дээ энэ чинь. Харин тийм. Тэр үе чинь гэхдээ Masked Man гэж. Тэрийг чинь бараг Obito дээр ярих юм шүү. Гүү шүү дээ энэ тэр тухайн үед Тоби л юм чинь. Харин тийм. Нэг арай өөр масктай шахам маск. Яг л маск үстэй. Үгүй гэхдээ яг арай өөр өнгөтэй тийм. Өөр өнгөтэй. Гэхдээ яг ийм хэлбэртэй. Яг нэг юм тийм. Тэгэн гута нэг 3 сүлтийг бас нэг алчаад нөгөө дээр нэмор чивтдэг амар алдартай байсан. Яагаад гэвэл 3 сүлт өмнө нөгөө хайртай бүсгүй рингэн байдаг байсан. Тэгэн гута өөр 3 сүлтийг алчаад дээр нөгөө явж захта амар эморцсон. Яг тухайд анзаараагүй би саяхан л ер нь бол саяхан л баг TikTok ухаж байгаа л тэр
юг детейлийг ойлгосон. Тийм. Энэ яг Тоби байх үедээ чинь бас kinda psychopath маягийн те. Нэг фан юм шиг нэг амар өөр хоолоо молоо. Хин Обито гэж бүр сэжиглээргүй нэг юм сонин дүр байсан шүү дээ. Сүүл дээр Какашитэй толтоход л манай Обито гэдэг юм мэддээ шүү дээ. Тэр хүртэл топигоор явсан бол үнэхээр эстери. Эстери. Яг Шаринган гаргадгүй. Тэр чинь хизээлээ шаринган гаргадаг үлээ. А би чинь хинтээ толтоход Конантэй толтоход шарингатай. Тэгэд л ер нь яг хинтээ навд шүү дээ. Аа энэ чинь ер нь. Тэгээ жоохон хинт авдаг. Гэхдээ бүр Какашитэй толтоход Обито гэдэг юм шүү дээ. Эстери гэж юу? Миний хувьд л эстери. MVP эстери гинэ. Хүү анхны эстери. Зөөр энэ дээр буцаалт байна уу? Буцаалт байгаа. Обитог л эс гэж болно. Одоо би ягаад зааж нэг юм дээр зөвшөлдсөн юм. Багийн обито байгаа шүү дээ. Яг ингээд ургад аргичаад босоо явж байгаа. Наа чин тэрийг төөби гэж тооцохгүй үстэй. Тооцохгүй юм уу? Тэрийг обито дээр яри гэж бодоод шүү дээ би. Яг ингээ масктай болж гисэн үе байгаа шүү дээ. Нөгөө хиннийг харчаад нэг ингээд уурлаад масктэй. Какаши ринийг алдсан. Какаши ингээд тэр үе хэсгэлээд топи гэж яваад Какашитэй толдаад маск нь бүр яг алга болох хүртэл топи гэж яваад тэгвэл юу вэ? Тэгвэл надад нэг эм би баг биеийн дээгүүр л гэж орж ирж байна. Одоо би яах вэ? Анимийнхаа плотонд нэг сүртэй юм хийгээгүй л юм шиг санагдчих. Дайсны өвчсөн тэгээд яг цагаад дулаад харах юм бол та яг нэг би багасаа нөгөө аним үзэхээс илүү нөгөө Naruto Ultimate Storm гэдэг тоглоом байдаг Xbox-д. Тэрийг яхаа аргагүй нэгээс нь авахлаа тоглолцсон. Тэнгууд ягаа надаа Obito нэг явшаа Тоби таалагдахгүй нэхэр тэр тоглоом дээр Тоби ч очиж ингээ бараг нэг ингээ цогж мөгч байгаа амар дальчгүй зөкснөө. Ultimate зүгээр ингээ нэг гарнаач иддэг. Тий. Тэр мөрийг харахаар what the fuck гэж боддогсэн. Тий. Надаа бол S tier болгоё гэхэд яг нөлөөлж байгаа, эргэлзүүлээд байгаа юм. Эргэлзүүлээд байгаа юм болохоор Минато галцсан л ухааны юм. Ер нь тэр үйл явдлыг бүтээсэн хүн гэдэг утгаар нь л бодоод байгаа байхгүй юу? Яг тухайдсан бас яг Минатотой нэлээд л үзэлдсэн шүү дээ ер нь. Тийм шүү дээ. Минато чинь баг манай Тоби чинь тухайд яг Обито байсан ч гэсэн би баг дийлэхгүй юм байна да гэдээ ухарсан байж магадгүй. А тэгсэн ч гэсэндээ тухайнхаа Окогетэй үзэлцэх хэмжээний байсан байгаа байхгүй. Тэгэж бодохоор S tier юм болоо да гэж бодсон. Гэвчиг яг ингээ бодвол амар mysterious байж магадгүй дүр гэж одоо ингээд зөвхөн яг энэ топигаар харуул тэгж надад бодогдоод байна. За яг энэ масктайгаа юу юусэн гэхээр 9 сүлийг дуудсан байна. Наруто тэрнээс олж 9 сүлд алсан шүү дээ. Тий. Ер нь яг эхлэлчин яг энэ дээр бол яваад байгаа. Яг Obito гэдээ ярихад шал өөр хүн яригдана л да. Тэгтэл окей, S tier байж болох юм. Тэгтээ S tier донд орох хүмүүсийн хамгийн сүлд нь байх хаа. Окей. Эйн дээр бүрстэй дагуурлах. Надад S tier дээр level яасан ч аваалах гэлээ. Masked Man-ыг Toby гэж ярьж гин гэвэл яг тэр масктай золог Toby гэж ярьж үлээ сте орноор. Окей. За амар хэрлээ. За нэг амар дүр байна да энэ дараагийнх нь. Үгүй. Тэг бараа хамаагүй. За. Нэг амар дүр. За яг ингээд кино анимныхаа үднээс авч ирэх юм бол мэдээж ер нь хүчрэх мэлэн S тэр. Гэтэ миний хувьд ингээд хамгийн сүүлд гараад ирсэн. Тэгээд нэг тийм юм болохоор миний хувьд л A дээр. Кагунэ шүү дээ, тий. Кагунэ. Тэгээд хамгийн сүүлд гарч ирснээ манай хоёртой шууд байлж байл. Тэгээд хүмүүс ээжийн хоёр хүү гэж. Бүх хүмүүсийг унтуулсан одоо нөгөө ядсан штэ бүх хүмүүсийг ингээд нөгөө юундаа ингээд яачдаг штэ. Тэгж мэгчээ шууд манай хоёртой үзчих мэдээ. Тэгэхээр миний хувьд бол нэг тим амар хүчтэй дүнмтэй зохиолохгүй плот хавдаас аваад үзэж гисэн тим амар үйлэн гэж харагддаг ш надаа. Зүгээр л гараад ирсэн.
Тийм учраас миний хувьд л A tier л гэж байна. Яг уу яг бүрэн вилэн гэж харахаас буруу юм болов уу гэж. Манай ч вилэн болж гарч ирсэн шууд ээжийн нинжин сэтгэл болоо авчихдээ шүү дээ ер нь бол. Тэгээд Наруто ч энэ нэг амар нийтдээ эрэхтэй баахан бикини өмссөн эрэхтэй болсноо. Хоёр талаас нь гурван талаас нь Сакура Саске-ийн гурав зөхиод ер нь ялцдаг те. Яхав Вилнийхаа үднээс бол миний хувьд бол A юу B юу C төр л ерөөс хэд бол за A-ийн сүүлээр л гэж байна. Тийм байна. A-ийн зүтэл. За би энэ дээр no comment. наатан дээр ч бас юу ч ярмаар гэн. За дараагийн сонин туслах дүрүүд нь юу вэ? Наад хоёрыг шууд D рүү оруулах. Би бол нэрийг ч мэдэхгүй. Гэхдээ тэр нэг баруунтлын тэр нэг маск юу гэх юм бооцсон байгаа нөхрийг хүн алдгийн л амар сайн санаж. Тийм яа санаж. Гэтэ яг гарнаас нэг юм буудаад байдсан шүү дээ. Тийм. За шууд вилэн. Абш D. Саналын гэнэ. Тийм. Бас нэг амар үү. За энийг бас нэг зөв өндөр орж ирж байна да. Кабуто. Манайч бас нэглээ үүрэгтэй дүрстэй. Би бас Кабутог бараг S рүү тавих хаа. Тэхөө. Яг жоох дебют хийгтгэл ах S үү A юу гэдэг. Гэтэ юу импактыг харуул S тэр хаа. За би ихлээрч Кабуто яагаад вэ гэхээр хамгийн анх Наруто Rasengan хийдэг хүн бохгүй. Кабуто тэр цунаадыг хамгаалччаад гарандаа Kunai зоолгуулж агаад нөгөө гараараа шууд Rasengan хийдэж шүү дээ. Тэндээс ахвал Кабуто чи 91 за энэ 98 хогийн гар байна. Яах гээд байгаа мэддэгдэх бас амар мистериус. Тэгээд бас эргэж гарч ирэхдээ чимээгүй байж хайцсан мэддэхгүй ер нь бид нар ч баг өөртөө анзаараагүй явж итэл гинт би Orochimaru-та бараг 100 ухааны юм ярьснаа гараад ирдэ штэ дахиад. Тэгснэ амар респектлдэг юм нь одоо нөгөө reincarnation житсүү гэдэг байгаа штэ хүмүүс амьдлалдаг. Энэ житсүүч одоо яг үндэ дурын дурак хийж чаддаг житсүү биш байхгүй. Амар сайн чадвартай хүмүүс хийдэг. Тэнгуут тэрийг Кабуто гэдэг гаргаад бүр юу гарах байтугай тэр Яматог барьцаалж ангуудта цагаан цэцүүг хөлбөрлаад тэндээс айрам үсгээд дөрөвдүгээр дайныг эхлүүлсэн ч юу баг Кабуто штэ бас. Тэгэж бодоод үзээд тэгэнгუთ цаашаа Кабуто яах уу яг явсан ба Итачита таараагүй явсан бол баг Обито Мадарагаас өмнө төрүүлээд 10 сүлт болчих байсан гэж би хардیں۔ Хогийн сар илж явж байгаад ер нь цагаан хар цэцүүтэй илүү нөхөрлж явдаг гарсан гаш штэ. Тэгээ яхаа аргагүй Итачита таарад нөгөө Infinite Tsukuyomi ороод тэгээ нэг тийшээ нь орол гацаал дуустдаг. Гэтэ ер нь бол вилний хувьд бол миний хувьд бол хангалттай стир дээр байгаа гэж байна. Хийсэн юмнуудын бодвол 4-өвч гэсэн амар тийм хогийн баачка шүү дээ. Окей. За энэ дээр A тэр болгож бууруулах юм байна уу? Байхгүй. Асаа баг бүгдийн нэцгээ ажиллаа. Тэглээ. Уусаа тэгтээ ер нь Мадараг амьлуулдаг гэл ер нь амар шүү дээ. Ер нь хамгийн том сүүлийн дайны эхлэл энэ хүнээр эхэлсэн. Энэ хүн биш бол баг өөр хүнээр эхэлж чадхааргүй байсан баха гэж харж байна. Тэр reincarnation зүгч чинь бүр амар болгоод жинхэнэ хамгийн гол дүр нь энэ байна мэн. Итач очоод алцдаг. За баг болчих гээл ер нь зөв юм болсон шүү. Тэр болтлоо нилээн амар дүрээс бас. За окей S тэр. Хоёр дахь S тэр. Энийг доор нь оруулчихгүй. За энэ юм би наад гурав ч юм байна. Энэ гурав бас яг л адилхан хуцраг. Наад гэж бирээс санахчгүй. Юу гэдгийг санахгүй яг үнэндээ. Би хальт орж ирээд тах шиг байна. Гэтэ сайн санахгүй нөө. Би бол энэ өхний юу гэдгийг санахгүй. Нөгөө банд нь бас нэг дуугаар юм гэдгийг санаад байгаа. Нэг нь гарнаасаа юм гараад санаж байгаа. Наад өхөн чинь надад л ёстой үнэхээр нөө мэмэр. Эсэ. За тэгвэл next. Надад бол энэ бол A тэрэ. Чадвар нь зөв. Вилэн талаасаа яг хүсээгүй вилэн болцсон юм шиг мөртлөө амар үнэлж. Лоял амар лоял. Забузаа гэдэг хүн. Тэр надаа бүр те сайн хүн байсан ч гэсэн тэгээд үнэхээр хүний төлөө вилэн болоо явж байгаа юм байна. Чэд яг түрүүн буруу ярьсан шүү дээ. Нарутогоос анхны Чинчүриг ойлгосон. Тэгээд яг тэр үнгийн нэг
би дээр нь яг гаргаж ирж исэн юм болохоор respected A. Миний хувьд болохоор нөгөө Sasuke Naruto хоёрыг чинь нэг шилийн дотор орчоо. Тэгээ энэ шилэн юу гэх юм бөөнхий тойрог дотор орчоо нэг цэг цэг талаас нь яадаг. Тэгээд эрэхтэй яагаад эрэхтэй болох чинь ерөөсөй ойлгодгүй юм. Тэрийг л ойлгодгүй. Тэр нь л таалагддгүй. Тэрнээс яг за бузаг юм ингээ үн чайр маяр гэд бодоод ингээд өмнөөс нь үхэж мөхөд тэ энэ чинь бүр ингээд Какашиг бас нэг хуучин трамаг ин мэдэрдэх гуссан шүү. Тэдэл яг тэр трамаг ин мэдээгүй л те. Гэхдээ яг рин шигтэй яг гүйчил маа гэж зоосон чинь хаку урдуур нь орцсон. Тэгээд үхч мөхдөг бол. Тий Нарутод бол амар юу өгсөн баха. Тийм. Бэж та. Ихтэй байсан юм уу? Хаку чи эрэхтэй штэ. Тэр нь хийзаард. Оо яг тэр үедээ л ярьдیں۔ Тухайн үедээ би тэгээд нөгөө англи сабтайтл дээр шиши гэж ярьжсэн чи үгүй штэ би I'm a man гэдэг дэх. Яг Японы хэлнээс тийм байд ингэж хэлээ л дээ тий. Ирэмэр нь доо. Би хакуг ер нь эрэхтэй гэдэг нь бидчихэд бас амар шоконд орчихсон. Юу тэгээд? Яа. Окей. За энэ дээр бол би зүгээр үггүй эс өгмөр. Ishтэй. Эс. Стабилш. Яалтгүй тэгээд юм билээ шүү. Хард зүг юм. Хүмүүсийн дүр тувдаж хувирдаг тэр мөрнэс зүг юм. Хард зүгийн ганц нөгөө бүр хаа байсан Кагуягийн үеэс үүсэл гаралтай. Тэгээд тэр олон жил хүмүүсийг ингэж gaslight тэгээ manipulate хийгээд ингээд ер нь хамаг вилэн болгоны хойно баг хард зүг явж идэг. Ер нь Акацукигийн нууц толгой өстэй бараг л. Удлаа хаасаг үл явж идсэн. Нэг юмнаас гараал явсан. Тэр нөгөө нэг надаа яг амар зөв шууд за эс юм байна гэж шууд бодогдсон юм. Тэр сүүлд обито бараг жинчүргээ болонгаа алддаг штэ. Ер нь болдго штэ. Тэгж жагаад хард цуг гарч ирэнгүүтээ шууд Кагуяг амлуулцдаг штэ. Тэгдэг. Тий, тэр бол бүр дэм хитэн жилийн бүр план бэ гэж харагдчихсан надаа. Ямар ч юм бэ бүгднгийнх нь вилнээс тарсан штэ. Тэгсэн. Найс нөхрөө шууд араас нь гутгалаад та вилэн шиг вилэн л санагдаад байгаа юм да. Вилэн шиг вил наачс та хамгийн хогийн бач. Yes. Тэгээд маргаан байхгүй эс тэр. Маргаан байхгүй. Окей. За Нагато ойлоо. Биш яг Pain шүү дээ. Нагато нь шүү дээ. Энд яг Нагами алах тий. Тийм байна. Цогцсон шүү дээ. Мохоос. Ийм болцооч одоо хүчний өдөртэй яваад идэг юм шүү дээ. Зүг тий? За энэ дээр үнэлхэн байна уу? За би зүгээр би дээр тавьж байгаа шүү чи. Биш Нагато гэдэг үлээ. Pain-ээр нь л ярьчих тэхүү. Яг Pain-ээр нь л байгаа юм чи. Өмнөхийн яриаг бас хүмүүс бас мэдэн шүү дээ. Сэдвлийн өмнөхийн яриад орж ямаар Жираягийн гурав гэн. Тийм биш яг вилнес нь биш. Ер нь миний хувьд л нилийн дээгүүр хиний Гарагийн жоохон доор хоёр тарах. Motherfuckers бүгд нь тасгадыг устгадаг штэ. Тийм л дээ. Тэгэл угаасаа байгаа байдал нь ч гэсэн ер нь нилийн зөв. Яг тэр үедээ ингээ үтсэж яхад яар амар сэрэгдэл рүүлж харж ирсэн. Тэгээд Жираятай тулдаж болж байгааг хараад ваа. Жираяг алцдаг тэгэл тим амар юм уу гэж боддог. Дараа нь шууд гэснээр хитэн лефтер ирэнгүүтээ шууд ингээд Наруто хайж явж явжснаа бүр болохгүй болох юм бол бүр ингээд зүгээр шууд л устгацдаг. Тэг бүр яг нөгөө газрын хөрснөөс арчна гэж яддаг шүү дээ. Яг тэрийг л хийждэг шүү дээ. Тэгээд дараа нь толдож малдаа бас Нарутогоос хөөрхөн сандрагдсан шүү дээ. Тэс тийм ээ. Тийм учраас миний хувьд л нэлээд өвөр. Яг эст ирлээ оруулах ихээр эст тэрд нь байгаа хүмүүс нэлээд импакттай хүмүүс байгаа. Тэгээд ер нь нэлээд өвөр миний хувьд л. Миний хувьд болохоор эс тэр хангалттай байгаа гэж бодож байна. За яг сая ихэнх юм ярьчлаа. Тэгээд дайн тунд ягаад
амар эсрэг оролдог юм ихээр Наруто ч энэс судлаад Пейнээс судлаад анх Кушинатай уулздаг шүү дээ. А биш, Кушина биш, Минатад уулздаг шүү дээ. Тэр хэсэг болчихлоо. Силээ өөрөө Наруто бүр яг байхаа болоо тий. Бүр ингэ за үнэхээр барахгүй байг мэдрээд юу Курама гаргаж ирэх гэжсэн чи Минато гарч ирээ тий. Тэгээ Минатото баахаа юм яриад бүр Курама гарч ирдэ шүү дээ. Нэг арьсгүй 8 сүлт болсон гарч ирдэ. Анхны 8 сүлт гаргаж ирсэн шүү дээ. Тэгээд амар тэгэж Минатото уулзуулсан. Тэгээд надад амар таалагддаг хэсэг нь нөгөө Pain нөгөө хамаг нэг хар юунууд одоо юу гэх юм төмрүүд дээр ингээд Наруто зооцсон баг. Хината гарч ирсэн. Хурж ирээд тий. Яа, тэр хэсэг бас Хината ч бүр ингээд амиа зөлөөслөн байж баг тухайн үед ингээд яг Нарутотой би ингээд чи бит хоёртай ингээд би жам тайртай ухааны баг юм аа ер нь бол ойлголдсон шүү дээ. Тэгэл Наруто ч яг тэрийг харчаа шууд Курамага гаргаж ил солиорох гэжсэн Минатотой уулзаал. Тэгэл нэмэж Ираяг алсан гэл миний хувьд бол баттай стир. Яг хөө тэг төсөөлтөө бүгднийг тэг хүчнүүд нь амар штэ нэг бусад пейнууд байгаа. Бусад пейн болгон ингээд нэг амар гэсэн хүчтэй. Яг хөө тэдний Наруто орж ирэл нөгөө Sage модонд орцсон холиачдаг болохоос шүү. Ер нь бол Эстер юм байна. Тийм Цунада ч үхэнгээ алдсан пейнээс болж бүр хөгшин имхэн яг нөгөө насандаа очиод бүр үхэнгээ алддаг шүү дээ. Бол гарцаагүй эстер байх ёстой гэж бодож байна. Ер нь гэхдээ эстер байгаа хүмүүсээс хамгийн кул нь Pain. Тэгээ хамгийн анх нөгөө нэг Конохогийн дээр гарч ичил амар юм ярьдээ шүү дээ. Одоо яг ярихгүй бас яг бүгднээр хэлж чадахгүй ч гэсэн ер нь бол хэлдэг юмнууд нь амар сүртэй. Хоолоон ч гэсэн амар гоё нэг. За. Нөгөө тий. Би нэг л биш юу. Юу юм бэ? This world shall know pain гэдэг тийм шүү дээ. Тэгэл надад бол нэг л үг зүгээр шууд орж ичнэ. Шинра Тенсэ гэдэг л амар орж ичнэ. Тэгэл Коноха баярсан. За яаж тэр юм байна. Окей, next Conan. Одоо амар өрөвдөлттэй вилэн. Maybe бас өвчээр бараг л нөгөө хоёроо дагаа явж байгаа л Хакута төсдөө шүү дээ ер нь бол. Тийм. Гэтэ би тэрл гэж орж ирэх юм. Гэтэ яг ингээд хүчийн яг ингээд хараад миний хувьд тэрий. Энэ надад яг ингээд топик ингээд бараг л ерөнхийд бол бараг л алцсан шүү дээ. Тэгээ плотон дээр алахгүй л та. Гэтэ ер нь ингээд сандраагаад юу яаж байгаа. Цэцүүгийн ашиглуулаад тэгтэл нь ингээд сүулт нь толддог эсгийг харчаад би бүр ваа л гэж харсан. Гэтэ ер нь хүчтгэлтэй. Гэтэл миний хувьд л амар сэтгэл хоногсон дөрүүдийн нэг. Ийм амар хүчтэй юм байна гэдэг. Тэр чинь гэхдээ яагаад тийм хүчтэй байсан бэ гэхээр яг уу би яг мэтгэлцчихсэн. Тэр яагаад хүчтэй байсан? Би Конныг бол биеийн доогуур юм уу сигийн дээгүүр гэж харж байна. Яагаад тийм амар хүчтэй мэдрэмж төрүүлсэн бэ гэхээр угаасаа Пейни цогцсон дотор нөгөө Рененган байгааг мэдчихсэн. Обито. Авах гэж ирэх нь тодорхой байсан. Тэгвэл Конон ч заа угаасаа энэ нэг амар нөхөд ирэх нь тодорхой. Ер нь үйл процессыг ойлгоцсон байсан. Тэгвэл тэр яг тэр стейж чинь бэлдсэн байсан хөх тэр яг тэр гол далаа дунд ингээд баахан дэлбэлэх юм тавьсан. Албаар тийш зурж авчиж байгаа дэлбэлж өөрөөр зөдөөс л байж яадаг шүү дээ. Тэр бол яг тэр үедээ болж байгаа топик ингэж байна гэгээд би бол яг тэр үедээ сэтгэл хоногсон. Тэгээд яг би жоохон гаслайт хийж магадгүй. Гэхдээ миний хувьд л гэхдээ би тэр тавихад бол надад бородох юм байхгүй. Яг Дейдарагийн доор л гэж харж байна. Эсэс надад би тэр нөө. Нэвээс no comment. Ямар олон юм нэмж ер нь л ерөнхийд ярьчих байгаа юм чи. За ерөнхий дуусчин да. За Данзо. Харахгүй стресстэй төрштэй. За Данзог би ярьчих уу. За эхлүүлээ. За Данзо ч нь ер нь бол улс төрийн талаас ч тэр яг хүмүүнийхээ талаас ч тэр ер нь бас яг вилэн хүн багхгүй. Яг гаднаа юу ч болоогүй юм шиг те ингээд би Конохогийн төлөө яг уу нэг бодлын Конохогийн төлөө явсан. Гэтэ амар тийм демократ үзэлтэй гэх юм уу. Жохон ингээд хүчээр
Конохаг амар тийм балансжуулах гад эргэж нэг Конохаг хамгийн хүчтэй тосгон болгоно гэдэг зорилготой хүн байсан л та. Тэр нөө Амбугийн өдөрдөгч нэмээд бүр Хокагач болдсон шүү дээ данцч. Тигийн гут нилээн хүчтэй тэгээд тойгоороо хөв хүн хогийн хамаг шаринганд үтсэн гаран дээрээ байлгаа авч идэг. Тиймэрхүү. Тэгээд улс төрийн тал дээр бас амар хогийн баачка байсан. Конохо бус тосгонуудтай амар муу харилцаатай байсан ер нь данзуугаас холбоотой. Тэгээд дандаа тийм хоорондохлаа үсгдэг юм данзуул байсан. Данзууч амбуугаа явуулаад дандаа хогийн хэлгүүлээл. Тэгээ сүлд нь хамаг жатхан баригдаал тэгээл хөрхий. Саскиг алах гэж явж байгаа л хөтгдээ. Тэгтээ данзуу дээр Итачитай холбоод хэлэх юм байна уу? Данзууч нь яагаад вэ? Юу яадсан штэ. Үчиха кланыг яадаг үстэй ер нь харин гарууд тийштэй хор үчиха клан үстэй. Тийм тэгэнгუут Итачи яах вэ хөрх юмтан тэгэл аль талдаа. Тэгэл ер нь гараг тий. Ер нь бол миний хувьд л S tier. Яг вилэн гэж ярьж байгаа наа жинхэнэ вилэн. Ер нь тэгэл байцаага байдал гэсэн. Тэгэл хокага болохгүй хичээгээд яг нэг хорон юм ийгээ яваад байдаг. Тэгээ ер нь тэгэл сая зур бүхний нэшлээ уус харахаас ингээд дургуур өгдөг. Тэр зүрийг ямар вилэн вэ гэдэг л юу хэлтгэж байгаа штэ ингээд. Тийм учраас ер нь эстер л. Тата. Окей, эстер гэж бодож байгаа юм тавар. Надаа данзагийн яг зэгүүн юм нь нэг тэр сүүлийн тулаан болоод нэг таалагдаагүй. Гэтэ яг данзогийн тэр арк тэр гардаг нэг амар гоё юм надад шисүү гэдэг баг. Хамгийн тийш бэс шарингантай амар гоё шаринг. Би бүр яг бүх шарингануудыг ингээд тухайн үед би бүр ингээд Facebook-ийн профайл зургийг шаринган болгодог байсан. Тийм амар уу байсан. Тэгж яхад хамгийн таалагддаг шаринган шисүүгэх байсан. Яг транзишн жоох юм уу шисүүгэх. Анаад нэнгүүс шисүүгийн шаринган гарч ирдэг. Тэгтээ амар гоё шарингантай амар чадaltaй шисүү бол амар нэг зүгэн юм ийдэг биш ээ юу гэдүүлээ нэг ямар тач нүдэрээ юу гэдэг үлээ тэр чинь нэг гипноз маягийн нэг скил гэдэг чи юу гэдэг үлээ цунами юу үлээ санаж байна юу гэдэг үлээ fuck яагаад мартчихва зүгэн юм юу мөн бистэй мүгийн зүгэн юм ил гэж ярьдаг үстэй тэрний баг эхлийн тавьсан шисүү надад гардаг хөхгүй. Тэр шисүүгийн шаринганд мангар дуртай ингээд яг данзогийн арктер гарсан юм надад яг тийм санагдаж байна. За Вэлэнгийнх нь хувьд бол окей та хоёрын бодлыг сонсохоор ер нь окей эстер хэд буруутахгүй байна. Тэгтэл надад бол гарагийн доорч юм уу те. Эс хэвчээ жинхэнэ доотлын байхаар санагдлаа. Тийм. Гэтэ яг ингээд данзоч яг лотроодлыг эсрэг талын дөр гэхэд хэцүү. Гэтэ ингээ хорон юм хийгээд яваад байдаг нь яг ингээ өөрөг нь эсрэг талын дөр болгодог байхгүй юу? Яг ингээ топ скул химиш пен шиг эсрэг талын дөр гэхэд бас хэцүү. Гэтэ л эсрэг талын дөр. Тэгээд ер нь эстер яг хийдэг юмнууд нь яг найруулж байгаа хорн ер нь эстер. Төрөний шисүү дээр нэг юм хэлэхэд нөгөө шисүү чинь нөгөө Үчиха кланд ганцхан шарингантай сусоонууд бүтэн сусоонууд удаж чаддаг. Тэр бүрээс амар алдартай. Нэрээ. Эсвэл амар эс. За, next. Манангийн 7 сэлэмчин. Пласт забазаа юм биш үү бүр. Тийш үү, манангийн 7 сэлэмчин. Ах уу дан дээр гарч ирдэг. Дан дээр гарч ирээд надад амар санаж байгаа юм байна. Амар санаж байгаа гэвэл миний яг нэг дуртай Наруто дээр дуртай дүр өгдөг хөхгүй. Тэр нь болохоор Killer Bee-ийн туслах Даруи биш ээ. Killer Bee-ийн ахыхын туслах Даруи гэж дүр өгдөг. Нэг бас нэг хар ёстой цагаан үстэй. Тэгтээ тэр бас сэлэмчин залуу өгдөг. Тэр залуу ороо данттай чинь тулдаж молдог гэсэн бас амар гоё санагдчихсэн. Гэхдээ яг Вилэнгийн хувьд наад бол ч бас
Вилэн гэхэд аггүй яах вэ? Бигийн дээгүүр ч юм уу. Бас жоохон плоттой нөлөөгүй вилнүүд гэх юм уу? Эргэж харахад гоё байсан. Тухайн үед яах вэ? Нэг забуузаг хараал. Ваа. Амшигтай. Би бигийн дээр л юм да. Би дотор л байгаа. Надад л нэмж хэлэх болох уу? надад ч нүгүйс нэг санаад байгаа юм аа. Сүүлийн тэр Edo Tensei дээр л юмнуудыг харжлаа юм л. Edo Tensei л гэдэг юм. Мөнгө билүү Edo Tensei чинь. Reincarnation цэцүү дээр л гарч ирэл амар дайн дээр л гарч ирдэг өстэй те. Яг долуулаа. Тэрийг санаж. Окей. Энэ хоёрыг санаж байна. Санаж наач нөгөө 9 сүлтийн чакратай. Нэг вааранда идэгтчдэг үлээ нөр чинь. Мөн билүү. 9 сүлт идэгтчээд гараад ирдэг хоёр лөө. Тий 9 сүлтийг идсэн дотроос нь идэж гарч ирд. Юу ч хэлээ нэг юуц нэг тиймэрхүү л. Тий нэг идэж мэддэг юм байдаг те. Тий идэж зүг нь авцсан. Тэгээ энэ дээр дүнэлт байна. Edo Tensei мөн шүү. Edo Tensei мөн биз дээ. Тийм Мөн. Наад хоёр чинь яг плотонд бол амар үүрэг гүйцэтгсэн. Зөвхөн хоёргаар. Нэг нь маацтай, нөгөөх нь дэвүүртэй. Тийм. Тэгээ тэрийг бас нөгөө манай даруу явдаг. Тэгээд Нарутогоос нөгөө Jinchuriki-г авч чадахгүй байж байгаад наад хоёроос ч авчдээ штэ Jinchuriki чакраг тий. Тэгээд 10 сүлд үсдэн штэ ер нь бол. Тэгэхээр бол плотонд бол нэлээд нөлөөтэй. Тэгээд давхар наад хоёр ч юм бас амар хүчтэй гэж ирдэг байсан штэ. Тухайн үед амар алдаатай байсан. Эс. Я бараг 2 дугаар хоккег билүү тэр нэг 2 дугаар хоккег чи бараг молигдож байгаад ялж исэн гэж нэг ярьдаг санагдаад байна. Эсвэл яатсан ч Люс нэлээ амар л хүчтэй хоккег тийм болохоор би ер нь наад хоёрыг чинь виленгийн өнцгөөс бас нэлээд тилтрүүлт юм аа. Наад хоёр төр чинь бас бараг 20 гаруй анги явчихдаг санагдаад байна. Нэгдүүлээ. Бигийн дээгүр мээгүр яг би л юм да. 10 сүлтийг яхад бэлэн болгосон л гэдэг үнцгээс. Окей. Өөр Надад л нэмж хэлэх болов уу? Ер нь би тэр лүгэл оруулахаа. Плотонд бол хэрэгтэй. Тэгээд плотоо харах юм бол ер нь би тэр лүг. Тэгэл яа хүмүүс наа ирж байгаа нөгөө 9 сүлтийн нөгөө юу л хэрэгтэн л та. Чакра гэх юм уу нэг тийм юм хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол би тэрлүүлэх. окей. За next гарагийн аав. Алтан элс гэдэг л. Тийм алтан элс. Эднэр дээр гэхдээ юу яа? За яг ингээд өмнөх эн чин Казакаге, усны каге, цахилгааны кагенууд байгаа шүү дээ. Эднэр дээр яг хэдлэг өмнөх юмнууд нугасаа сайн хүмүүс байсан. Яг гарагийн аавын хувьд нэг арай өөр гэж магадгүй л тий. Эднэр дээр нэг нийтд нь дүгнэх гэж үзэх үү? Гара трама гэсэн шүү дээ. Юу л болж байна. Каге Кагенод үү? Каге. Надад ч гэдэг муу дүр болчиход бас нэлээд хогийн гарууд болд нь штэ. Тэгэхээр би бол би л гэж бодож байна. Бас амар хогийн гарууд болд. Ер нь би яг нэгсвэртэй ярьж мэрэ цагаа угаасаа л гэж боддог. Ягаад гэвэл бас инхтэн хол чаддгүй байсан шалтгаан нь над хогийн гарууд ч холбоотой шүү дээ. Бүгдээрээ нэг жоохон эготой, жоохон хүчтэй байх гад ноёрох гад үздэг байсан үе гэж бодож байна. Яг наад үе чинь. Бүгдээрээ л хоорондоо алцвал яг ингээл хүчээр ингээл дандаа дайман хийчихгээл хоорондоо өрсөлдөөл байдгүйс наадуултай ч л холбоотой гэж би боддог. Тийм болохоор ер нь би дээр байхад яах вэ? Си гэхэд ч арай болохгүй юм шиг. Гэтэл вилнийх нь хувьд яг сүүл гарч ирсэн. Яг эднэртэй тус нь нэг амар том ангиуд гардаг шүү дээ ерөөсөө. Тийм. Яг өмнөх нь хүртэл гардаг. Райкаге юм ш нэрэ. Тэгээ бүгдийн миний талархдаг юм нь яг наад хэдий чин тэр нэг хуучин түүх мөхөн сонсоод хоорондоо ингээ жоохон бифтэй байсан юм бидснээс болоод манай одоо үеийн яг тухайн үеийн кагенууд яг ойлгодог баг. Хэдүүлж баг ийм дээр л алдаад ирсэн юм байна штэ. Энэ нөхдүүд хэдүүл ингээм яатсан юм байна штэ. За окей. Edo Tensei-нууд.
За нэг новшин дөр орж ирж байна. Мадара. Маргаан байхгүй эс тэр. Маргаан байхгүй л эс л халтаа яхаар гал. Ярих юм ч зөндөө байгаа. Яг яривал Би тэр өмнө бас буруу ярьсан юм биш. Обитогч нь Мадара хооронгуудаа өөрөө 10 сүлтийн цэнчүрэг болгоотой амьлдаг. Тэгэнгүүтээ бүр амар болгочихсэн чинь хар цэцүү гарч ирэнгүүтээ Мадарагийн биеэр Кагуяг амьлуулчихдаг үстэй. Тийм. Ер нь бол тийм юм биш. Би буруу ярьсан. Мадараг ерөөсөн барахын аргагүй болж идэв гэсэн чинь хар цэцүү Кагуяг амьлуулдаг. Тийм. Ийм байсан биш. Өмнө үгүй юм байна. Та бид тэр ярьлаа энэ дээр хар цэцүү дээр ирсэн тий. Яг буруу ярьсан юм. Мадара бест вилэн ах уу. Бас юу ярих вэ? Улааны скил тэгэл айку тэ төлөвсөн байдал ботонгоо бестерс яриаг хөлгөн болгон л одоо гэж байгаа. Мэдж байгаа л үү. Яг нэг юм тайван зөвүүн яг нэг сайн байж байгаа баг муу болцсон юм шиг те. Нэг тийм нэг юм наач тэгээд хин Итачи нөгөө хин дээр очиод бүгднгийнх нь нөгөө юу бололт штэ. Тэгэхэд наачаа бас ганцаараа юу яд амьдын ертөнцид үлддэг юм штэ. Ойлгохгүй байна. Итачи очиод нөгөө амьдлаас нөгөө тэр дүгнэ бололт штэ. Тэгэхэд Мадараа ганцаараа амьддаг штэ. Мадараа ганцаараа. Нэрээ тэр дооцсон хүнийхэн тамгыг салга авчдаг гэдэг билүү санаж байгаагаар. Биш. Нөгөө хин дээр очиод Кабуто биш ээ. Кабуто мөн билүү. Тийм. Кабуто дээр очсноо нөгөө Цукиямид оруулангууд Эдо Тенсэгээр амьлсан хүмүүсээ эргээд тэр хүмүүс чи эргээд Afterlife руу явдсан шүү дээ. Буцаад Итачи дээр чинь салах хэсэг дээр игээл. Тэгэхэд Мадараа үлддэж шүү дээ. Эдо Тенсэгээр төрсөн байж ер нь. Тийм. Юу гэдэг үлээ гарч ирсэн ээ. Ангарч юм үг хэлдэм да. Би зүг санаж байна. Наач зүг чин хин зөхөөс юм бэ? Чөлөө нэг тим яриад гэсэн санагдах юм. Биш үү? Тиймэрхүү тэрийг тэгзэгтэй 2 дугаар Окогийн ярьдээ. 2 дугаар Окогийн яг тийм л дээ. 2 дугаар Окогийн чинь нөгөө Саске Орочимару дээр очиж амьдлуулсан чинь миний ч зүгээр намайг амьдлууллаа. Тийм. Жооч юм уу? Очихагийн ингээд уурсан чинь ажинс нашрамаа бол гээд. Окей. Маргаан байхгүй. Бүгд үйл хэрэг мэдж байгаа. Өсөл анхнаасаа билэн байсан те. Окей. Манай Гай сенсэг баг алангаа алддаг. Гай сенсэгийн бүрэг чи өгдөг. Ер нь өгсөн шүү дээ. Тэ. Өгсөн Наруто тухайд бас ихэрхээ өв бий. Тийм. Пик болгож өгсөн л да. За энэ нэг жижиг туслах дээр ярэ. За наачин хогийн гар. Ер нь бол миний хувьд наачин бас те. Ер нь би бол байхаар нөхөр шүү. Яг жижигхэн дүр ямар ч хүчтэй юм гаргадаггүй. Наач зүгээр л мафийн босхгүй. За тэгээд тухайн мафт нь манай Забуза ажилладаг байсан. Тэгээд төлөхүүлс аваад хүн алж өгдөг. Тийм асуусан маягаар ажиллаж байгаад. Тэгээд сүүл нөгөө Забуза ч Какаши дэртэй байлдаад нилээн муу болцсон. Тэгээд угаасаа хаагүй ч хүчсэн. Тэгээд наад гарчин гарч ирээд яг нэг хогийн юм ярьд юм аа. Одоо угаасаа өмнө Забузагаас айдаг байсан бид нар барахгүйгээд. Тэгээ яг муудц үед нь одоо ингээд алчий гээд бараг мафийнхаа бүх хүмүүсийг гаргаж ирээд тэгсэн чинь Забуза шүдэндээ сэлмээ зууж байгаа бүгдийг нь алаад хакугийн хаажууд очоод дэвтэ төгтөх. Ер нь бол нэг бас хогийн гараа. Гэхдээ яг гоо арай ч идэртэй харьцуулаад би юм ирээ оруулах гэж шээ. Гэхдээ Нарутогийн ихлийг бол амар тавиулж өгсөн. CV-д бол орхоо. Ер нь C-д орхоо хаа. Дийнүүдийг бол арай үүрэгэр олон өндөртэй тийм ээ. Дийг бодол хамаагүй. Мафи босс штэ. За next ер нь томод үлдсэн шүү. 3 том үлдлээ. Обито. Одоо ч инко Обитогийг бүх хийсэн үйл хэрэгээр нэрээ л да. Нээсэн. Эс. Өөрхий тэгэл Broken Hero. Тэ Нарутогийн замаар явж болох байсан нөхөр шүү дээ бас. Тэгж байгаа л яарахгүй юм бэл.
Гэтэ яг вилний хануудын саунд үзээд бас ороод эс дэвлээ оруулмаар гэж шиг яг найзуудаа аврах гэдэг өөр хөвгтэй шүү дээ. Тэр нь ер нь тэгээд broken hair л яг хөө тэгээд вилний үед вилэн л тээ. вилний Тэгтээ буруу цагта буруу юм харцсан юм. Энийг яагаад тэгж какаши алхуулсныг бас дугойд мэдчихсэн бол бас нэг өөр шүү дээ. Өшөө алтын вилэн гэж ер нь надад бууж ин да. Эс тэр гэж оо. За ялчгүй тоби эс болчиход тоби тогчд яаж доошлуулах вэ? Тобиг бүр доошлуулъя. За хамгийн зөвүүн гэхдээ надад хардсан. За энийг сүлд нь ингээ ялч. За обито дээр нэг нэмэх юм байхгүй шүү дээ. Тоби дээрээс нэлээд ярьцсан те. Энэ 10 сүлдийг ярих хэрэг байна уу? Бараг яасан тэгээ мууд дүрхээс илүү юу ярихгүй шүү дээ. Одоо ингэ ярихгүй өдөрдүүлжсэн болохоор яг ийм юм хийгээд мууд дүр. Хэцүүлтэй. Тэгтээ яг хүчтэйний хувьд ярих юм бодлоо ярих юм байхгүй шүү дээ. Эсүүдийн бүр хамгийн дээр. Тэгтээ сүлтээ сайн сэжгэлдэг. 9 сүлт би 9 сүлт 9 л ингэ яаж харагддаг юм гэж байгаа. Тэр 4 сүлтөлөө нэг нисдэг байлаар нэг жом шиг болт нь шүү дээ. Тэр дургу бийс чи 10 сүлт нь гарч ирснээр бүр нэг юу харь гарах юм одоо юу юм бэ? Шижгийн урт бүлмэлтэй гэсэн нэг бүр юм дээр нүд амзаага хийцэн. Сайн харчлаа да fuck ямар шижгийн юм бэ л гэж боддог. Тэгээд хойноос нь хөөж мөгөөд юм хөдлөх гэр айгач юм доторж ирсэн гэдэг гэсэн. Миний хувьд л нэг тийм амар үүрэг ройл шүү дээ. Тэг бодоод үзье. Гэхдээ яг үүрэг ройлтой л да. Өөрөө сэтгэж чадахгүй яг юугаар өдөртүүлээд байгаа учраас ер нь ирлээ гэж. Яг яах юм бол нөгөө 9 төрлийн 9 сүлт байгаа шүү дээ. Сүлт мангасууд байгаа шүү дээ. Тэдрийг яг хаа ингээд амар дарамтлж өөрийнхөө дороо байлгадаг байсан ч юм. Тэдний чинь дараа нэг Наруто ороод ярилцдаг шүү бүгдэнтэй. Тэгэхэд ер нь бол ингээд нэг тэдний чинь бид нэр ууг нь бол ингээд айгүй хөөх хөвгтэй ухааны юм ярьдэн шүү. Тэгээ даанч ингээд хүчнээс болоод юм юутай догшин гэж ярьдаг санагдаад бах юм. Би буруу санаа. За би санаж байгаараа ярий. 10 сүлх тэрэхгүй ээ. Гэхдээ яг хөө миний бодлоор Наруто гаргаж ирсэн шалтгаан нь болохоор за 10 сүлт гэж нэг юм амар хүчтэй юм байгаа шүү. Тэ энийх нь Жинчурики гэдэг хүн энийг ийм бас өөр төрлийн баг хүн болдго юм аа. Гэсэн утгаар 10 сүлтийг ингээд амар хүчтэй гэж гаргаж ирж байна. За тэгээ миний санаж байгаагаар 10 сүлт хитрхи хүчтэй байсан болохоор Кагуягийн хоёр хүүхэд 10 сүлтийг 9 ваадаг аа. Хүчийг 9 ваадаг. Сүлт мангасууд руу. Ингэж орж ирсэн болохоор 10 сүлт яг хүчтэй. Гэхдээ яг хоо вилен гэдэг хуваараа биш. Виленийнх нь одоо бейс хүчин те. 10 сүлтийн ер нь Жинчурики л ер нь хамгийн хүчтэй гэсэн утгаар ингэж 10 сүлтийг яригддаг болохоор надад л эймээ рүү арай орохгүй. BOCU гэж л орж ирж байна да. Юу гэж бодож байна. Энэ вилен бол бас биш байгаад шүү дээ. Вилен гэхээр зүгээр яг нэг тийм хүч байгаа төсцөр тий. Respect л зүйл юм уу бигэндээ гэвэл юм да. За. Би last 10 сүлт. Окей. За сүүлийн хоёр. Итачи. Яа. Бас маргаангуу дүрдээ. Эстер. Шууд эстер тэ. Багтаа яг Итачи нэх ойлгодгүй байсан. Ер нь угаасаа тухайн үедээ нэг ойлгох гэж хичээгээгүй байх. Би массаж их шимдэг нэг тэгж нэг энэ хүүхдүүд гэж ойлгох бодлого. Угаасаа л Саскегийн ах хогийн баачка Саскенийг алах гал яваад идэг гэл нэг тийм ойлголттой байсан шүү дээ. Мангар хүчтэй. Тэгэл яг угаасаа тэгэл тодорхой дөө. Тэгэл вилэн класс нь үзэх юм бол за ингээд за Сасуке оч толдохаас өмнө хийн ингээд бодох юм бол ингээд ямар аас болвол гэж боддог гэсэн. Тэгээд ингээд Сасукетэй толсон дараа ингээд топ ингээд юмнуудыг хэлдэг шүү дээ Сасуке. Тэгэж ботход бүр хүндээ гүн сэтгэл үлдээсэн. Бүр ийм дүр байж болтгоо л гэж боддог. Энэ яг вилэн мөн үү? Вилэн нөө. За Сасукетэй толдох хийсэн. Сасукетэй толдох хүртэл хүн болгоно л вилэн гэж боддог гэсэн шүү дээ.
Тэр тийм л дээ. Тийм учраас вилэнд орно гэж тооцогдвол орно штэ. Тэгээ эс тэр бүр марган баг. Надад бол Wheel-ийн сайн concept. ахал гэдэг үнцгөр ер нь харагдаад байдаг болсон шүү дээ. Тэгээ ер нь бол тийм штэ. Сасукутэй тулсны дараа л тэгж бодсон. Тийм. Сасукуй тултахаас өмнө Сасукуйг чинь бас нилээд яадаг штэ. Хүчтэй болчиход хурж ирээ гэд нилээ дапалтай штэ. Тэр нэг Яг юу? Тулааныхаа сүлд юу гэдэг л амир. Яг анх удаж байгаа шүү дээ тэр Саске Итачи хоёрын тулаад. Тэгээ нэг нүдийг авах гад ирж байгаа юм шиг болдог. Яа тэр хэсэг за одоо ингээ Саске дуус. Тэр дохон дээр нүч явдаг аа. Гэсэн чи зүгээр 2 минутын дараа уйлаас өвчидэг үстэй. Итачи нэр Тикгэр хөвөөсөн да. Яа надаа эс гэдэг эйл юм шиг санагдаад байгаа юм да. Яг уу муу талын өнцгөөс биднэрт яг хийсэн юмнуудыг нэг харуулаагүй бах. Тэгээ хийсэн үйлдэл болгоно бас яг муу хамгийн бага даймаж өгөхөр л өнцгөөс юмнуудаа хийдэг байсан баг гэж би боддог Итачи. Магадгүй амар бодлохтой юм хийдэг байсан байж магадгүй л. Тэгээ нэг Угаасаа Акацукуд байгаа юм чи угаасаа муу юм хийхгүй болохгүй шүү дээ. Тэгээ тэрийнхээ дэмэж чинь хамгийн баг дээр нь л идэг гэсэн. Тэг зураг ялсан. тэгээд нэг анх нөгөө Орочимаруг нэг амар гусдаг шүү дээ. Тэрийн санаж байна. Нэг Акацукид орох гээд очихдоо Орочимару ч бүр Итачи голж молдог байлоо. Биш дээ хиний голдог үлээ тэгсэн чинь шууд нөгөө юунд оролцсон байд шүү дээ. Шаринганаараа тэгээ гарч ирээл Итачи чинь ийм гар байсан юм байна шүү тэгэхээр. Дээр биш юу л. Бүгдийг бүгдийг нэгсэн юм. Тийм Итачи юу гэ зүг санаж байна. За окей Орочимаро. Бас тийстэй. Юу нэс тэртэй. Багчаа. Орочимаро ч бас л утгагүй штэ слайм шигтэй. Юки Орочимаро гэхдээ яг муу дүр гэхээс илүү одоо нэг өөр анимтай харьцуулах юм бол нэг Хисоко Мисоко шиг зөвхөн яг өөрийнхөө төлөөл нэг муу талынч дүр биш, манай талынч дүр биш. Гэхдээ яг өөрийнхөө байх хэвээр тий өөрийнхөө хүссэн юмыг хийдэг дүр гэх юм. Тэр хүссэн юм хийцэн чинь заримдаа муулцдаг тий. Тэгвэр чи. Гэхдээ ээс тийм Наруто. За Юу вэ? Орочимаро байгааг бол Саске утгагүй. Саске зүгээр л бацаа. Яг. Тэ Орочимаро байгааг бол бас нөгөө дөрөв хокагийг амлуулахгүй. Тэр чинь сайн болчих байгаа юм л та байж. Тэ тэр нь сайн бэлтлээс. Тэнгуута Наруто ч анх удаа Орочимаруто байлж байхдаа дөрөв сүлт болдог. Саске ч Орочимарутой тулдаж нэг Орочимаруг нэг амар могоо төрхтэй тулддаг ш нэг царайтай. Нэг могоолчаад тэр амар тэгээд 3 дугаар хокагийг алсан. Тэгэл ер нь бол амар муу бүтээгдэхүүнүүд гаргасан гэх юм. Тэр манай C-list-ийнх нь одоо тэр чигээрээ л Орочимаругийн бүтээгдэхүүн харагдаж байна. Гач ирлээ. Тий. Тэр би эхний хоёр Орочимаругийн хоёр бүтээгдэхүүн. Окей. Хийж бодохоор ер нь бол Орочимару бас юу л надад л эс. Ятрааттай хөтөөдөр болсон. За ингээ бүгд болсон шүү дээ. Үлдсэн бүгд Боротогийнх. Тий. За Боротог бол үзэж байгаа ч гэсэн ерөнхий хайцсан үзэг болцсон. Их филлертэй. Амжигтай филлертэй. Плот нь таалагддаг гэсэн би үнэхээр филлерээс нь болж хайсан. Өөг нилэн явуулсан. Окей. За. Ингээд бид гурийн үзэл бодлоор Нарутогоо шипүтэн дуусах хүртэл гарч ирсэн бүх дайснууд мөн баха. Бүх дайснуудыг жигсаалаа. Би тэр бол амар олон юм байна. За энэ дундаас засвар орох хүн байна уу? Хоёрын бодлоор. Харц 100 номер 1. Номер 1. Данзо баг хамгийн сүүл рүү явах юм өстөр. За би бол энэ дээр бол санал хэлэхгүй байна уу? Санал хэлж гинэ үү? Харцсан бол окей. Номер 1. Мадара 2 тоо юу? Би бол Мадараг амар дүр гэж бодлоо шүү дээ. Эсрэг талын дүр тэр. Энэ дээр юу вэ? Мангар олон байгаа. Энэ дотор бас 1 2 гэж ихсахгүйгээр хамгийн сүүлийнх нь хамгийн ихнийх нь л тавьдаг хөө.
дээр дахиад ярил дахиад 20 30 минут ярьж бас магадгүй. Харин тийм. За A-ийн нэг гара санал хэлж байна уу? За ер нь тэгэл хин бас за ер нь хэлж байна. Би аль хитаа энэ хүмүүсээс хамгийн хипактаас миний хувьд л хитаа санагдаад. Гэтэ яг хоо ер нь гара байхад илүүдэхгүй. Вилхнуудаас тэгтээ хитаанч намайг алж чадахгүй гэж хэлдэг нас л аим шүү дээ. Яа тэгвэл worst A хамгийн worst зэр таарцгаа. миний хувьд л сасари. Тэгтээ яг хоо хаагүй юм уу сасари ирээл нэг л байгаа. Тэгвэл ингэсгээ тавих болох юм байна зөө. Окей. Би тэрийн number 1. Миний хувьд дээр. Миний хувьд энэ хүн байна. Хин блэ? Канкуру? Тийм канкуру. Дийтрэг хоёр тавьчих. Ядаж. Ва дийтрэг. Тэгээд хотлын хоёр нь бол яг зөв л харагдаж байна. За CD-тэй яриад хэрэг байна уу? CD next-тэй алгадаг. Юу баг яг байгаагаар л юм дөө. Дийтэй бол бүр ярилдаггүй штэ. Дийт бол ярилдаггүй яг л. Яг хөө сая бараг Тимари хин хоёрын дээр хальт орох юм уу да жатах санаагаар. Арай өргөтэй байсан юм болоо. За ингээд сүүлийн байдлаараа нэг ийм тэрлээс гарч ирж штэ. Өө бараг 20 30 хүн жигсаалаа штэ. Тэглээ. 2 цагийн бичлэг бараг боллоо да. Тэг. Ярьж мархадаас хуучин нэг яг үдчихсэн дурсан сэрэг чи тий. Шууд ярьсан гэхэд бас нилээн л юм санаж ийн бас сан баг насны дурсан юм шиг яхаар байна. Сайн санаж. За энэ хүртэл сонсож байгаа хүмүүст үнэхээр баярлалаа. Үнэхээр урт бичлэг болсон байна. Тий. Заримхтай санал нэгдэг байл үнэхээр уучлаарай. Мань 3 л юу байсан шүү. Өөрийнхөө саналыг нэммээр байгаа бол доор комент дээр бичих юм бол бид гурлаа хараад сайхан хэрэлдэж болно, санал бодлоо хаялцж болно, дебет хийж болно. За ингээд энэ удаагийн бичлэгийн үрээд өндөрлөө. Сонсод баярлалаа.